За сайн байна уу? За сайн байна уу? Unscripted тавтай морил. За орж оролцуулсанд маш их баярлалаа. Үзэгчдэд хэлэхэд энэ бол Loyal Tarot. Loyal Tarot-ийн Индра ирсэн байна. Өнөөдөр бит хоёр намайг хөзрөөр мэргэлэх гэж байгаа. Тэгээд ер нь Tarot-ийн тухай, мэргийн тухай, хөзөрний тухай, энергийн тухай одоо тэр гой зүйлсийн тухай ярилцахаар ирсэн байна. Баярлалаа. За хүлээж авч аваад маш их баярлалаа. Хөзөрнүүдээ хаваад ирсэн байна тий. Ямар хөзөр авч ирсэн юм бэ? Яг нь Tarot болохоор уламжлалт картууд гэж байдаг л да. Уламжлалт картууд гэж байдаг. Тэгээ тэрийг бол авчираагүй яад вэ гэхээр тэр жоохон boring, жоохон утгатай. Тийм болохоор Plastic Oracle гэдэг яг энэ картыг авчирсан. Энэ болохоор нөгөө Mean Girls гэдэг штэ. Тийм яг тэрний одоо яг зурагтай дөрүүттэй. Тийм. Тэгээд энэ болохоор илүү одоо emotional card гэх юм уу? Botan Tarot гэдэг энийг авчирсан. Тийм. Энэ дээр энэгээр болохоор ингээд жоохон одоо хайр дурлалтай холбоотой ч юм уу те. Тиймэрхүү юмнуудаа би унших дуртай. Энэгээр болохоор илүү ажил карьер. Тэгээс хүмүүс жоохон spicy юмнууд асуудаг шүү дээ. Тэрийг үздэг. Тийм. Тэгээд энэ хоёрыг аваад ирсэн байгаа. Сүүлийн үед ажиллаад energy гайгүй холбогдсон байгаа. Картууд байгаа. Тэгээд энэ хоёрыг аваад ирсэн. Nice. Энэ нөгөө нэг би үзмээр л байна л та. Гэхдээ Tarot одоо ингээд хүний хөзрийн мэргэнд одоо өөр хүнийг хүргэж болдоггүй гэж тэр үнэн үү? Тэр үнэн. Одоо ингээд найзууд энэ тэр ингээд олоолаа байж хат сонирхолтой аим гоё үзээ харъя гэл. Тэгэхэд бас юу нь бол жоохон дургу. Тэгээд одоо ингээд бүр хамаагүй ингээд барих гад хамаалаа болохгүй шүү гэдэг. Тэр ингээд энерги нь холилдчихдаг гэсэн үг юм уу? Тэр чамд ингээд мэдрэгддэг юм уу? Үгүй л дээ. Ер нь бол яг хав зүгээр ингээд хөзөр жоохон tainted бохирдчихдаг гэх юм уу энерги талаасаа. Тэгэхгүй яг ингээд бас адилхан Tarot-оор үздэг найзууд бас надад байгаа. Тэгээд ингээд заримдаа хөзөргүүд үе байна. Хөзрөө мартаад ирсэн ч юм. Тэгээ би үзүүлмээр санагдаж штэ. Тэгэхээр яг цэвэрлж байгаа жоохон энержигийн цэвэрлээ хийж аваад үзчихэж болдог. Тийм. Гэхдээ бас бүх картуудаа тэгээд авахгүй нэг ганц нэг ч юм уу те. Тэгэж бас болдог. Тэгэхгүй ингээд ерөөсө Tarot-оор одоо яг ямар ч сонирхол байхгүй. Тэгээ мэдгүй хөтэ зургийг үзье. Тэр хаалтаа Interesting тий. За шууд намайг үзэж болох уу? Болно штэ. Одоо шууд ингээд камерны урд Tarot мэргэлүүлж үзүүл. За тий энэ ширхэн дээр. Вау. Тэг бүр жирийн хөзөрнөөс том ч байд юм байна тий. Тий, ер нь бол том. Гэтэ бүр яг жижигнүүд бас байдаг л та. Нэрээ энэ яг Mean Girl нэр юутай юм байна тий. Нөгөө Burn Book шиг юм байна шүү дээ. Тий, яг Burn Book Tarot гэдэг тийм штэ. За одоо яах вэ? Одоо Tarot-аас хүсэж байгаа бүхэл зүйлийг асууж болно. Тэг specific одоо илүү нарийн ширийн байх тусмаа Tarot илүү сайн хариу өгдөг. Тийм болохоор асуумаар байгаа зүйлийг асууж болно. За тэгээ тэрийг шууд ингээд хилээд Тэг ингээд expose хийн таныг. Зөнөөл асуумаар юм байна л да. Ямар ч төрлийн зүйл асууж болох юм уу? Одоо yes or no questions байх юм уу? Эсвэл бүр ингээд дэлгэрэнгүй яг хувийнхаа зүгээс юм бол би нэг yes or no айгуу дургу. Яагаад вэ гэхээр тэр чинь одоо ингээд ганцхан картаар шууд илэрхийлэх нэгж байхгүй. Нэлээд олон юмнууд яриад тэгээд дэлгэрэнгүй бас хариулт хүмүүст өгөх туртай байдаг. Тийм. За асууя. За. Би яг одоо ингээд жоохон гацалтын үед орчихсон байгаа байхгүй юу? Өөрийнхөө ингээд байдаг л нэг юмдаа ингээд нэг жоохон уйдчихсан. Миний одоо хийдэг зүйл, хобби, хүсэл сонирхол хийж байгаа зүйлс нэг юм гацчихсан санагдаад байгаа. Би яаж илүү сайжирч болох вэ? Одоо өөрийгөө яаж илүү сайжруулж болох вэ? Одоо шин хийдэг зүйлс, хобби ч юм уу, өөрийгөө яаж илүү сайжруулж болох вэ гэж асууж болно. Тэгээ энэ бол айгүй гоё асуулт байна. Тэгээ энэ дээр болохоор бүр одоо нэг angel messages сахиуснуудаас асуучдаг. Тийм тэгхийн бол сахиуснууд яг одоо таныг харж хандж байгаа хүмүүс гэсэн үг байхгүй. Хүн болгонд байдаг гэж байгаа. Тэгээ хвчлээ яг өвөг дээдс ancestors гэж явдаг. Аль эсвэл ингээд яг янз бүрийн одоо ингээд сайн яваасаа зөв замдаа ороосоо өөрийгөө олохгүй болоо олоосоо гэж хүсдэг. Тэгээ тэр хүмүүс одоо яг сахиуснууд бол айгу хатуу. Тэгээ straight зөвлөгөө өгдөг. Тэгээ тэрийг сонсъё. Таны бүтэн нэр нь Хулан. За. Одоо энэ болохоор яг хувийн уншлагын ер нь Tarot-ыг яг яаж үздэг юм бол яаж хийдэг юм бол гэл тэгэхэд процесс нь бол ингэж явдаг. Сайн ойлгох хэрэгтэй. Хулан яг одоогийн мэдрээд байгаа жоохон зогсоонго тий. Нэгэн хэвийн байдлаасаа яаж гарч илүү сайжрах вэ? Гэдгийг харж байгаа. Дандаа том утгатай хөзөрнүүд гарч ирж байна. Judgment-ийг тайлбарлуулъя. Ингээд доор нь ер нь тайлбар нь явдаг хгүй юу? Justice-ийг тайлбарлуулъя. Strength.
За Ten of Swords доош харсныг тайлбарлая. Chariot, Four of. За одоо ингээд баг боллоо. Eight of Cups дээшээ харж гарч ирж байна. За ингээ харах юм бол одоо яг яаж improve хийх вэ гэж тэгж байгаа шүү дээ. Тэгж яхад ингээд таныг үзэхэд болохоор маш олон measure arcana гарч ирсэн. Эдгээр яг ингээд нэлээд том утгатай үзүрнүүд байдаг. Тэгэхээр эдгээр ингээд нэг уншлаган дээр олноороо ингээд цувраад гараад ирэхээр юу гэсэн үг вэ гэхээр ингээд удахгүй амьдралт чинь том change ирэх бас төгж байгаа гэсэн үг. Тэгээ ер нь асуулт ч гэсэн айгүй зөв юм асуусан байна гэж гарч ирж байна. Тэгээ ингээ харахаар ерөөсөө гацалтанд бол угаас таны байхгүй гэж гаргаж ирж байгаа. Угаасаа нэг гацаад байдаг төрлийн хүн бас биш гэж гаргаж ирж байна. Тэгээд гол яг юунаас болоод ингээд stagnant одоо юм зогсон мэдрэмж мэдрээд байна вэ гэд тэгэхээр жоохон бичиг баримттай ч юм уу тиймэрхүү холбоотой асуудлууд байгаа юм болоо одоо илүү юм гэрээ нутраад ч юм уу те аль эсвэл Hierophant энэ төр доошоо хараад гараад ирж байна гэд тэгэхээр магадгүй таны хувьд ингээд жоохон traditional уламжлалт ажиллаад идэг шүү дээ. Нэг тийм офисын ч юм уу. Тиймэрхүү юмнууд би хийх хэрэгтэй болов. Энтер гэж бас жоохон эргэлзэж магадгүй. Тийм болвол ерөөсөө тийм юм бас хийх гэж ирсэн хүн гэж бол гарч ирэхгүй байна. Ер нь бол одоогоос баг хугацаа хэлэх юм бол энэ зууны 7 дугаар сараас ч юм уу, альсвал 7 сарын дараагаас ч юм уу. Айгүй урагшлал маш их олон хобби сонирхолтой хүн гэж гаргаж ирж байна л да. Ер нь ингээд за би нэг тэгчимсэн, ийм юм хийчихэмсэн гэж бодож байгаа бол тэр болгоныгоо туршиж үзэх юм бол яг ингээ урагшлна. Тэгээ тэд нар ч одоо бүр ийм одоо юу мэрийн хөвшил болоогүй ч юм байвал зүгээр одоо ийм шин юм хомнууд тий. Хүмүүс ихлээл хараад өө ямар сони юм хулан сэтгэж вэ? Энд ч одоо ингээ явахгүй штэ гэж хэлж болно. Гэхдээ ингээл цаг явах тусам тэр ингээл томроо сайжраал явна гэсэн үг. Тэгэхээр яг ямар санаанууд орж ирж байна, ямар мөрөөдөл орж ирж байна. Тэгээ тэр болгоныг ингээд бодит болгох юм бол энэ гацанг байдлаас гарна. Тэгээ хамгийн гол нь энэ дээр resilient авах хэрэгтэй. Дотоод хүч айгүй ихтэй гэж гаргаж ирж байна л да таныг. Өөртөө ихтгэлтэй байх үедээ хамгийн ингээл алддаг. Тэгэхээр ер нь бол би чаднаа, би болгоно гэдэг одоо юм хүчтэй сэтгэл зүйтэй байх хэрэгтэй гэж гарч ирж байна. Тэгээ ер нь л бол chariot гэдэг бол ажил хэрэг дээр одоо яг энэ чинь би яг яаж урагшлах юм тэр гэж гаргаж одоо тийм асуулт асууж байгаа шүү дээ. Тэгээ chariot ч өөрөө тэрний үзүрээд шууд л угаасаа урагшлнаа санаа зовх юм байхгүй. Урагшлахгүй гэж бодож ивэл тийм юм байхгүй гэж гарч ирж байна. Тэгээ сүүлийн нэг сар энтер ч юм уу жоохон мент ядаргаатай байж магадгүй. Стресстэй байгаа ч юм уу те. Айгүй их юм бодоод overthinking хийнэ гэдэг штеп. Ургуулж бодож байгаа гэж болно. Ийм байдлаасаа ч гэсэндээ гарна. Тэгэд шудраг бус байдал хүмүүсийн зүгээс айгүй хэрэг байгаа юм шиг байна. Одоо яг за ингээ хатуу хэлгээд жоохон танд шудраг бус ханддаг. Яг ингээ танаас авсан шиг эргээгээд өгдгүү. Тиймэрхүү одоо юм олон хүнтэй бас харьцдаг учраас янз бүрийн хүмүүс бас гарч ирдэг байж магадгүй. Тэгээ тиймэрхүү хүмүүсээс зүгээр бас ингээ холдох хэрэгтэй гэж гарч ирж байна. Ингээ хин надад чухал вэ? Чухал байж чадчихээн те. Хин яг одоо ингээд миний энергийг хүртэх ёстой байгаад байна. Хин ёсгүй байна те. Би ингээ айгу сэтгэл гаргаж байхад ингээд мэдээж хэрэг хариу нэхэд байхгүй л те. Гэхдээ ингээд эргээд надад бас үр өгөөж өгж байгаа хүмүүс байна уу? Байхгүй юу? Тэрийг бас ингээ ялгаад тэгээ бас тавьж явуулах ёстой юмнуудыг тавьж явуулах хэрэгтэй. Гэхдээ энэ бол илүү ингээд ажил хэрэг ч юм уу те. Тиймэрхүү тийм юм биш. Жоохон хүмүүстэй холбоотой юм байна. Ингээд өөрт ч айгу гоё friendly ханддаггүй тийм орчин бас байна. Жохон тиймэрхүү юмудаас болоод цаанаа ингээ өөрийн мэдлгүй жоох имзэглээд байгаа. Ингээ хүмүүс таныг амар гоё дэмжээд, гоё үгсийг хэлээд ч юм уу те. Тийм юу айгу чухал гэдэг хүн байна бас. Нэг их хатуу үгээр ингээ урагшлаад идэггүй гоё магтаалаар дэмжлэгээр урагшилдаг. Тийм байхад хангалттай ингээ дэмжээд өө хулаан болж байгаа шүү, чажаа шүү гэж байгаа юм хүмүүс бас цөөхөн байна. Тийм учраас тийм хүмүүстэйгээ үнэхээр ойр дотны хүмүүс бол тий ярилцаад надад ийм хэрэгтэй байдаг шүү гэдэг ч юм уу. Тэгээд үнэхээр болохооргүй байвал тэгээд жоохон зайгаа барих. Тим юм бас өөрт чи хэрэгтэй ингэжиж бас шин одоо яг дуудлагад дуудагдана. Жоохон цэвэрлэгээ хийх болцсон гэж бас гарч ирж байна. Тэгээд хамгийн гол нь гоё өөртөө ихтгэлтэй л байх юм бол ингээл урагшлын ямар ч асуудал бол байхгүй гэж гарч ирж байна. Гэтэ одоо ингээд илүү шин юмнууд бас хийж эхлүүлэх болчихж. Яг одоо ингээд зөндөө олон хийж байгаа юмнууд байгаа бол тий. За энэний ч ингээд яг хугацаанд дуусч байгаа даа ер нь. Энийг одоо ингээд орхиод ари өөрчлөлт томруулдаг ч юм уу тий. Би ингээд шилжих болж байгаа даа гэж бодож байгаа юм дээрээ шилжүүл бас яг зүгээр тех цаг бас болцсон байна. Тийм тэгээд ерөөсөө одоо тийм normal энгийн тийм юм бас хийх гэж ирээгүй. Ер нь бол жоохон юм entrepreneur тий trendsetter маягийн energy байна. Тэгээ ер нь бодож байгаа мөрөөдлүүдээ бол одоо гоё бичиж мичээд болцсон байна, бүтцэн байна гэх. Тэгээ тэгж яхад ер нь бол нэлээд хитэн сар энтрийн дараа баг хэрэгжээд явж явах юм байна. Тэгээ би харин ингээд үцхээр айгу олон юм яриад идэв юм аа. Яг нэг хүмүүс болохоор мэдээч ингээд өөрийнхөө асуудлын талаар айлуулах, нэрийн сонсохыг хүснэ. Ингээд яг бичлэгээр болохоор айгу олон юм ярьсан сонсогдож ийж маа. Үгүй юу за. Nice. Окей. Одоо нөгөө картыг нь үзүүлж болох уу? Нөгөө картыг нь үзүүлж болно. Тэрүүгээр бас асуух юм байна уу? Байна. За. Энэ болохоор жоохон spiritual л үү? Жоохон тийм одоо юу мэрийн илүү зөөлхөн энержитэй гэх юм уу?
Энэгээр бол хөвчлэн хайр сэтгэл, хосын харилцаа, тиймэрхүү юмнуудаа би үзчихдэг. Ер нь бол бас мессеж сайтай. Тэгээ надад бол бүр зөндөө хүзрнүүд байгаа. Сүүл рүүгээ бүр ингэ аваагүй хүзэр үлдээгүй. Тэгээ жоохон явж байгаа хүзрнээс уйддаг. Ингээд хүүхэд тоглоомноос уйдж байгаа юм шиг уйдна. Тэгээ би одоо яг ямар юм авах вэ гэдэг юм хүмүүс надад бүр авах юм болтохгүй байгаа. Тийм бол ялгаад байдаг байх тий. Тийм. Тэгээд яагаад тийм олон хүзрнүүд бас байна вэ гэд тэгэхээр бүгдээрээ зохиогчтой. Тэгээд бас ихэнх нь айгу үнэтэй байдаг. Одоо бараг л 50-100 доллар молроор гарна гой хүзрнүүд. Тэгээд бүгдээрээ нөгөө нэг өгдөг энержи нөөр. Тийм ингээ ямар ч зураггүй мөртлөөс амар гоё энержитэй хүзэр байна. Ингээ мессеж өгдөг. Тэгээд тариатаар үзэхэр ч юм бас нөгөө мессеж орж ирдэг. Гинт ингээ тэг хүзрэн дээр ерөөсө бичгтэйг зурагдаг. Гэхдээ ингэсэн болов, тэгсэн болов. Ингээ тэгдэг юмнууд бас яг ер нь бол таардаг. Зарим хүзрнүүд айгу яг хүн шиг ер нь бол ингээд нэг тийм жоохон би найзтайгаа юм яриад үзээд байгаа юм шиг санагдана. Зарим нь болохоор ингээ амар хатуу те яг нэг аав шиг ч юм уу тийм зөвлөгөө энэ төр өгн. Заримд нь ямар ч зөвлөгөө байхгүй. Тэгээд ямар ч юм энержи мэдрэгдэхгүй байгаа хүзрнүүд яг бас тариатаар үздэг хүн болгон нөгөө туртаа дургүй зурагтай байдаг байх. Тэгээд хит нөгөө нэг мөнгө олох гээд хийцэн тариатууд бас байдаг. Жишээлбэл Stranger Things гэдэг кино гэхдээ тэрийг ингээ сайхан картууд болгоцсон. Гэтэ ерөөсөө яг ингээ хүзрүүдийнхаа уламжлалт дутуу учрыг наалдагдуулсан бариагүй. Тийм. Тэгэхээр энэ бол бас айгүй гоё хийсэн зүрээсэн. Нөгөө таалагдсан. Дор ньэж шин байна. За энүүгээр асуух юм байна. За энүүгээр тэгвэл хайр дурлал асууя. За. Миний хайртай хүн манай нөхөр бит хоёр бидний хайр дурлал хэр удаан үргэлжлэх вэ? Окей. За нөхрийнх нь нэр нь хэлж болох уу? Их болд. За. Ямар асуулт вэ? Тийм байна. Би юм асуулт хариулт юм. Одоо мэдмээр байна тийм. Юу юм байна л да. Тэрийг авчих. Ер нь бол ингээ харахад нь штэ маш их сэлэмний үзүрнүүд гарч ирж байна. Тэгээд дуусна энэ төр гэсэн юм бол ерөөсөө аалга. Яа за. Одоо ингээд айгуу салж явах юм бол те салалт энэ төр харагдаж байгаа юм бол бас яг ингээд тийм юм болох нэ гэл тийм хэцүү мэдээг бас хүнд хүргэн. Тэгээд бүр одоо ингээд нөгөө нэг happily ever after маягийн те ингээд бүр үнэхээр ингээд сан турштаад жаргалтай байх нэг гэсэн яг картууд байдаг. Тэд нар бол харагдахгүй. Гэхдээ яагаад би амар sure байна вэ гэхээр та хоёрын харилцаа ер нь бол айгуу тийм юу. Нэг нэгэнд аах яагаад татгдчихсэн энэ төр гэх юм бол нэг нэгний айгуу юм оюун бодол санааны хувьд ч юм уу хөгжүүлж чаддаг. Ер нь бол айгүй ингээд тэрхий одоо lovers гэхээсээ илүүтэй юм companion шиг мессежүүд орж ирж байна л да. Би биенийхээ бодол санааг айгүй ойлгохдаг, дэмждэг, нэг нэгэндээ шин санаа энэ төр өгдөг. Тим юм шиг байна. Тэгээ цаашаа болохоор ингээд та хоёр хоёулаа хамт ч гэсэндээ айгүй удаан цугтаач бай, тустаач байгүй хөгжих нэ. Одоо ингээд ажил төрөл айгүй чухал явж байна. Хамтдаа гадагшаана одоо сурч мурахаар явах. Эсвэл нэг нь ажиллаар худаа явах ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бас харагдаж байна. Хоёулаа айгүй завгүй байна. Хоёулаа л ингээд мультитаск хийхдээ айгүй сайн. Нэг нь ингээд яг 2 3 төрлийн ажил энэ төр хийдэг ч юм уу те. Тэгээд ийм учраас ерөөсөө л ингээд хамт гэхдээ за ингээд тайван бай хоёулаа. Тэ одоо ингэ туслан тийм байр аваад тэнцэнэ ингээд амраа те. Хүүхдүүдээ өсөж төрнийхийг хараад гэдэг тийм тайван байдал харагдахгүй. Ерөөсөө л ингээд сурна, хөгжин те. Энэ бол гэтэн бүр ингээд нилээн нас өндөр болтол үргэлжилж байна. Тэгэхээр маш завгүй хосууд байна. Ер нь бол завгүй явж байгаа л орой хамт уулздаг те. Тийм юм гарч ирж байна. Тэгээд бас Six of Wands гэдэг хүзэр бол одоо ерөөсө товчхондоо ялалтыг биелэгддэг хүзэр. Тэгээд айгүй юм power couple болчдөг. Хайр сэтгэлийн харилцаанд гараад ирэхээр тэгэхээр хүзэр бол дуусна муусна гэсэн юм байхгүй. Цаашаа ямар ч байсан гэсэн айгүй амжилттай байна. Тэгээ амжилттай гэхээр одоо хүмүүс тавыг айгүй гоё хас гэж хардаг. Хийж бүтээсэн зүйлэр чаг үнэлдэг. Тэгээ тийм бахаар байгаа байхгүй юу. Тэгээ бас юм айгүй жоохон буруугаар иргүүл эгоч өндөртэй хосууд болж олон. Тэгээд яагаад ийм амжилттай байгаад байна вэ гэхээр ингээд нэг нэгнийхээ сул талуудыг би биенийхээ таарч тохирдог зүйлсийг айгүй ойлгох юм байна. Ингээд яг ярилцдаг гэх юм уу. Одоо ингээд хүмүүс ч нэг юм болохоо байхаар холдож хөндөрдөг штэ. Тэгэхээр та хоёр болохоор нэг тэгдэггүй. За надад ийм бас юм аа ийм байна. Энийг яах вэ гэд ингээд сул талуудад яг ингээд raw тий ингээд яг ямар ч фильтргүйгээр нэгэндээ харуулдаг. Тэг ярилцаж ойлголцдог. Тэгээ тэнчэнээсээ юм сурж аваад цаашаа урагшилдаг байгаад байна. Тэгээд яг одоо нөгөө юу мэрийн бодол санаа бас сэтгэх нь жоохон өөр юм шиг байна. Нэг нь айгүй юм air energy, нөгөөх нь айгүй юм earth energy байгаа байхгүй юу? Нэг нь жоохон газрын орд, нөгөөх нь жоохон агаар мах боттой орттой гэж магадгүй. Тэгээд ингээд би бинийг жоохон буруугаар ойлгох ч юм уу тиймэрхүү юмнууд байх ч гэсэндээ тэрийг яг айгу хурдан засаж байна л да. Тийм учраас ингээд за бит хоёрын харилцааг одоо ингээд амар удаан үргэлжлэх болов уу? Ер нь цаашаа ад жаргалтай болов үгүй болов уу гэсэн тийм юм ерөөсөө алга.
Тэг ямар ч юм эргэлзэх юм байхгүй гэж гарч ирж байгаа хгүй 9 ил доошоо болвол тийм тэгээд цаашаа бол гэхдээ угаасаа хамт байхаар байна. Гэхдээ харилцаа лимит ч одоо ингээд байнгын 50 амгалан байхгүй. Тэгээд дээшилсэн доошлсон авсан юмнууд байгаа. Тэр болгоныг яг ингээд хамтдаа менеж хийгээд зохицуулаад явнаа л гэж гарч ирж байна. Тийм байна. Би яг санаа зовох юм алдахгүй гэж айгаад байсан. Сайн одоо ингээд картуудыг айгүй олон ч юм байна. Айгүй сонирхолтой ч юм байна шүү дээ. Гэхдээ ингээд саяны картуудын ч юм уу жишээлбэл ингээд тайлбарыг нь хэлж болох уу? Болно. Энэ ийм илэрхийлэлтэй. Энэ ингэсэн утгатай карта гэд. Чи хамгийн дуртай 5 карта ч юм уу? За. Хэлж болох уу? Тий болно. Энэ олон юмнаас харин гарч ирэх нь байх нь. Гэтэ таарсан бас гоё таалагддггүй да би хэлээд явчих. За сая 601-ыг бол тайлбарсан шүү дээ. 6-гийн саваа гэд. За надад болвол яг таалагддггүй хүзэр гэхдээ тайлбарламар санагдчихээн. Энэ 4-ийн аяга гээд одоо нөгөө нэг астрологийн бас дугаар орсон байсан шүү дээ. Тэрэн дээр одоо энэ бүх тариутууд жүүрэн гэсэн орттой. Тэгээд 4-ийн аяга чинь болохоор орд нь сарны ордод ирэх мэлхий гэж явдаг. Мэлхийний одоо сарны ордтой хүмүүс. Одоо нөгөө мөн сайн гээд ирсэн шүү дээ. Тийм тэр нь одоо cancer хүмүүсийнх баггүй энэ хүзэр бол. За тэгээд мөн саяны cancerт чинь бас нэг trait байдаг. Гэтэ энэ бол жоохон муу одоо тайлбарна гэсэн үг. Тэгээ яагаад гэхээр 4-ийн аяга болвол жоохон уйдалтыг илэрхийлдэг гэх юм уу энэ болохоор уйдалтыг илэрхийлдэг. Тийм уйдалтыг илэрхийлдэг. Тэгээ цаанаас нь ингээд яг уламжлалт хүзрэн дээр болохоор ингээд цаанаас нь бурхнаас нэг ингээд гар гарч ирж байгаа байхгүй аяга барьцсан. Чиний хүн ингээд залхуураад юусаа харахгүй сууж байгаа. Тэр болохоор ингээд цаанаас нь амар гой боломж ч юм амар гой хайр сэтгэл ч юм уу тийм юм ирээд тахад тэрийг олж харахгүй байна гэсэн үг байдаг. Ингээ өөр хэрэггүй юмнуудаар өөрийгөө сатааруулж байгаа гэсэн утгатай. Тийм. Тэгээд энэ болохоор lovers гэдэг карт байна. Major Arcana гэж явдаг. Ер нь бол нэг утга санаа гэх юм бол яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр ер нь хосуудын үзэр. Яг ингээд тэр хүн надад тайртай битээр нийлхүүгээл энэ гараад ирэх юм бол хосууд болно. Гэтэл lovers-ийн нэг эвгүй юм нь болохоор ер нь яг одоо эцсийн байдлаар тийм нэг happy ending мөн үү гэвэл биш. Зөв сонголт. Нэг сонгоод хамт байж байгаа. Тэгээд цаашаа одоо яг ингээд амар урт хугацааны ирээдүй харж байгаа нөхөр бас үгүй. Тийм байх гэдэг талтай. Тэгээ миний хамгийн дуртай хүзэр бол энэ Ten of Pentacles. Одоо яг personally миний хамгийн дуртай үзэр бол 10-ын зоос идэг. Тэг ингээд надаас ч асуун чиний хамгийн дуртай үзэр чи юу вэ гэдэг юм бодож бодчихвол 10-ын зоос гэхэр хүмүүс гайхаад идэг. Яа 10-ын зоос? Яа 10-ын зоос? 10-ын зоос болохоор юу л та. Энд дээр болохоор ингээд нэг хөөрхөн туулаа суудсан зулцгнуудтайгаа ингээд айгу тийм happy card. Тэгээд яг уламжлалт дээр болохоор юу нь бол ингээд family явж идэх байхгүй. Тэгээд 10-ын зоос бол яг structure ингээд 10 чинь юу нь бол тарot чинь тгээс эхлээд 10 хүртэл явна. 10 нь яг ингээд бүхэл болж байгаа. Тэгээд зоос болохоор одоо яг юм эд баялаг материалыг байдал юм уу та одоо тэгээд ямар шуналтай юм гээл тэгээд дээрээсээ тийм биш энэ бол нөгөө нэг айгу гоё family oriented ингээд бүгдээрээ хамтдаа ингээд айгу аз жаргалтай байгаа. Тэгээд угаасаа яг хамгийн нөгөө нэг эрх мэдэлтэй тэнд байгаа хүн нэг матриарх байдаг одоо нэг эмээ байдаг гэх юм уу та. Тийм бүгдээрээ одоо яг тэр гэр бүл яагаад тийм баян аз жаргалтай амжилттай байна. Тэр одоо настай эмэгтэй хичээснийх байдаг байхгүй. Насаараа хичээгээд бүгдийг нь харж чандаад ингэсэн. Би энэ картын тэгээ айгу туртай айгу сэрнэ. Гарч ирвэл одоо гэр бүлээрээ жаргалтай сайхан байна. Ер нь бол тийм хайр сэтгэлийн төр дээр гарч ирэх юм бол амар урт хугацааны ирээдүй харж гин, төлөвлөж гин гэсэн үг гэдэг. Magician гэж хүзэр байна. Энд дээр бол magician-ыг гэхдээ нэг ийм залуугаар дүрсэлсэн байсан. Magician бол ерөөсөө яг нэгin тоотой бүтээлч карт. Маш их потенциалыг илэрхийлдэг. Хүн яг өөрөө өөртөө ихтгэлтэй зоригтой байх юм бол тий хурж чадахгүй хийж чадахгүй юм байхгүй. Тэгээ энэ дээр болохоор яг ингээд нэг юм айгу serious нэг бон шивэстэй залуу байгаа. Энэ болохоор яг ингээд I'm so sure би яг хийх гэж байгаа юмдаа ихтгэлтэй байна тий. Би яг ингээд чадна болгоно гэсэн тийм энержитэй бас байгаад байгаа. Гэтэх ч юм уу. Өөр бас таалагддаг гэхээр бас нэг хүмүүстэй хүзрэндээ айгу туртай идэв. Одоо жишээлбэл энэ шүү дээ хатны илт байна. Энд дээр бол хатны илтийг айгу гоё дүрсэлсэн байна л да. Ер нь бол sign гэдэг юм бол одоо агарын ордны эмэгтэй ихэр хумгчин лүр. Маш logical, маш алсыг хардаг. Тэгээ сул тал нь жоохон хүүтэн. Тэгээ одоо энэ хүзэр чинь ингээд дээшээ харж гарч ирэх байрал гэж байгаа. Доошоо харах гэж байгаа. Доошоо хараа гараад ирэх юм бол одоо юм маш учир шалтгаангүй ууралдаг, амар хатуу одоо тийм эмэгтэй болоод хувирчдаг. Харгисдуу эмэгтэй энэ төр болж хувирна. Дээшээ хараа гараад ирэх юм бол асын хараатай, хийж байгаа зүйлдээ ихтгэлтэй тийм эмэгтэй болдог. Тэгээ бүх бас нөгөө орднуудынх бас байгаа. Одоо хаадууд ч бас байдیں۔ Одоо энэ бол хатны саваа байна. Энийг бас хэлэх хэрэгтэй байна. Одоо энэ хатны саваа айгу таалагддаг. Хатны саваа ч нөө fire sign. Арслан хонь нумынхан. Тэгээд ер нь бол
ингээд ихвчлэн бас дүрслэгдэхтэй энэ дээр айгу тайван байдалтай байгаа даа. Айгу тийм childish байдаг байхгүй юу? Жоох охин шиг дүрслэгддэг. Яагаад вэ гэхээр тийм дотроос айгу гэрэлтсэн, carefree, айгу тийм хөгжилтэй энэ төр. Бас гэхдээ яг одоо хамгийн одоо гоё юм ихтэй бас ингээ гаргаж ирэх юм бол одоо яг sexy энэ төр гэх юм бол яг хатны саванаар байдаг. Одоо ингээл үзүүлэлтэй хатны сав гарч ирж ирэх гоё юм ихтэй гэж хардаг. Гэтэ зөвхөн одоо гадаад үзмжинд биш. Айгу харизмтай, айгу тийм хөгжилтэй, гэрэл цацруулсан. Айгу чанга инээж минэдэг одоо тийм хүмүүс бас байдаг. Тэгэл энэ төр гарч ирвэл бас гоё. Тэгээ ер нь Tarot чинь 78 баг 78 үзэртэй. Тэгэхээр бол ингээд бүгдээрээ л ингээд янз бүр утга илэрхийлнэ. Тийм байна. Тийм. Тэгээ заримдаа болохоор нөгөө нэг зохиогчоосоо шалтгаалаад нэмэлт баахан үзүүрнүүд оруулаад ирчихдэг. Тэр нь ингээд тайлбартай энэ гараад ирэх юм бол уншаа тэгээд ойлгоод наад туршлага хий гэдэг чинь тэгдэг. Ерөнхийд 78 одоо уламжлалт хүзэр байгаа. Тэгээд би нэг халт яаж яхад ингээд major, mini гэд ингээд төрөлтөө байгаад ах шиг байгаа тийм. Major arcana, minor arcana гэж явна. Тэгээ minor arcana гэхээр ер нь ингээд page зарцын игнээс ихсүүлээл баатар, хатан, тэгээд хаан гэд шатлалтай байдаг. Major arcana-нууд болохоор ингээ айгу том утгатай. Ер нь бол одоо ингээ сар тий саяны шиг цамхаг энтер гээд тэгдэг. Тэгээ major arcana ер нь юугаар ялгаатай юм бэ гэхээр яг айгу гүнзгий судалсан хүмүүс бас янз бүрээр хийлж магадгүй. Ингээд миний хувьд бол илүү нэг том утгатай байдаг. Тэгэд ингээд идэрчин бөөнөр гараад ирэх хэрэгтэй бас ингээ заримдаа ингээ ойлгохгүй тий. Юу гэдэг юм бэ гэл дахиад ингээ тайлбарлуулж нэмэлт тусламжууд авах шаардлагатай байдаг. Өстой сонирхолтой юм уу тий. Тэгэл яг гоо ерөнхий нэг картууд байгаа. Гэтэ одоо ингээд ямар хүзэр байна вэ гэдэг дээрээ дүрслэл нь өөрөөр. Гэтэ утга санаа нь адилхан. Утга санаа нь адилхан. Анх яаж Индра одоо юм Tarot руу орсон бэ? Яагаад honest одоо яг үн төөх. За. За би болохоор яг нөгөө миний мэрэгчлчин эдийн засагч. Тэмээс эдийн засгийг төсөөд мэрэгчлэр ажиллаж явжгаад тэгээд бас мэрэгчлээ дургвэ тийм. Маа тэр үед үргэлжлэсэн найз залуу байдیں۔ Бас яг ингээд анх юм амар иймэрхүү юм сонирхдаг эрэгтэй хүн гэхэд аягүй сайн аа. Тэгээд би чи ингээд хүзэрнүүдээ авчаад ерөөс сонирхгүй юу ч тэрүүгээрээ хийхгүй сурч марахгүй ингээд ажиллая гэжсэн байхгүй. Тэсэн чи намайг үзээд өгөөч. Ямар гоё юм карта ас юм уу? Нэг өдөр бичиж орж ирээ. Тэгээд тэгэнгүүт нөгөө хүн чинь бүр ерөөсөө юм сурахгүй байгаа шүү дээ. Тийм байж шүү дээ. Гяс тэжлээ сураал. За би болц чамайг үзэж өгье гэл. Тэгээд тэрнээс хоошоо яг ингээд хүмүүс энэ төр үздэг болол тэгж байгаа л ер нь эхлүүлсэн шүү дээ. Яг ингээд пэйж нэг ч амархан ганц нэг пост энэ төр оруулаад явчихсан чинь нэмэгдсэн чинь нэлээд гайгүй viral болсон байсан. Тийм. Тэгээд яг яагаад ингээд зогсоохгүй зүгээр ингээд хаяа нэг хүн үзээд ч юм уу те өсөж хүчгээс орхиж байгаа байсан баг. Тэгээгүй гэхээр би өөр айгүй нэг юм сониуч. Тэгээд нөгөө нэг энэ хүн яг яагаад тэгсэн бол ингээд нөгөө хүн яг яасан бол тий яагаад энэ ажил нь бүтэхгүй байгаа юм ба шалтгаан нь юу вэ гэдэг ингээд ухаан амар туртай тэгж явсаар байгаа л ер нь бол сурцсан та. Энийг карта манай өнөөдрийн подкастын бэлэг. Энэ дотор Lador брендийн Wonder хуурай үснийхэн сет байгаа. Энийг Coz Монгол аль бисний хэрэгтэйгээр оруулж ирж байгаа. Энэ маань болохоор үсний чийгшлийг 5 дахин нэмэгдүүлдэг. Энэ маань найрлаганда сакран замаг, 20 төрлийн амин хүчил, торгоны уураг, пептид, алоэ гэх мэтчлэн маш хэрэгтэй найрлагуудтай байгаа. Тэгээ яг энэ нь болохоор хуурай үснийх байгаа. Та хэд хэрэглээд үзээрэй, та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. Буцаад хэдүүлээ ярианд орцгоё. Чамд энэ ингээд айгүй энерги шаарддаг ажил шиг санагдаад байгаа байхгүй. Чи бүр айгүй ядрах юм шиг. Олон хүний амьдралыг, асуудлыг тэр одоо асуултыг нь бас ингээд чи өөрөөрөө дамжуулж ингэж тайлж байгаа учраас айгүй ядардаг ажил юм шиг санагдаж байна. Чамд ингээд хүний tarot-ыг тайлж уншиж өгж явахад юм сонин мэдрэмжүүд ингээд шууд цаанаас одоо түрүү нэг онгодын мессеж гэсэн шүү дээ. Тэрэн шиг юм шууд мессеж нь орж ирдэг үү? Тийм орж ирдэг ер нь бол. Гэхдээ бас яг үе л орж ирдэг. Байнга ингээд орж ирээд тахгүй. Яг мессеж гэдэг чинь өөрөө ингээд цаанаас нь орж ирж байгаа нэг хэлэх гээд байгаа үгнүүд те ингэсэн бах таа гэд яг тиймэрхүү нүд бол үе үеэс орж ирнэ байнга бол орж ирээд тахгүй. Ихэнх уншлага бол бас нэлээд практикал яг ингээ хүзрэн дээр юу гарч ирж чинь тэрүүгээр явцдаг. Тэгэд energy одоо яг талаасаа гэдэг юм бол угаасаа айгүй ядардаг. Тэгээ нөгөө юм ярихаар ч хүн бас ядарна. Тэгээ энержи бас гарна. Тэгээ нөгөө хит ингээд амар олон хүмүүс угаасаа цаг авч магаад тий. Тэгээ ингээд тэгж яах сүүл рүүгээ ингээд минийх бол нөгөө нуруу хөвдөд эхэлдэг ингээд нуруугаар яг ингээд юм дараад байгаа юм шиг. Тэгээ тэрнээс бол өөрөөр бол надад нэг амар хүн дээр нөлөөлдөггүй. Тэгэхгүй нөгөө нэг бас айгүй энержи нь одоо юу мэрэ энержиг алддаг төрлийн бас хүмүүс гэж байгаа. Тараад үздэг. Тэгээ тэгэнгүүт одоо тэр цаана үзүүлж байгаа хүн яг ямар энержитэй байна тий. Тэрийг хүртэл ингээд мэдэрдэг. Тийм учраас маш их энергийн өвчтэй цэвэрлэгээнүүд, амралтууд, паузууд хэрэгтэй болдог. Надад гэхдээ ягаад ч юм баг нэг тийм байдаг шүү дээ. Төлөөрөө гайхаал энэ одоо тий юу хоёр дуулах сайтай байна. Харин тийм ер нь хамгаалалт энэ төр жоохон сайтай байж магадгүй. Тэгээд хүний энержи орж ирж исэн юм бол маш цөөхөн. Тэг ингээд айгуу сандарсан нэг удаа нэг хүн бүр ингээд айгуу сандралтай бүр ингээд яг дотроо бүр ингээд anxiety бүр ингээд хөтөлцөн. Тийм байдалтай байж хат нь үдцсэн чи би бас нэг жоохон сандарсан. Айгуу тайван сууж исэн юм. Тэгээ жоохон сандраад
Хөшөө яах вэ? Нэг тэгэж бас айгуу санаа орж ирдэг. Тийм. Гэтэ ер нь одоо ингээд олон хүн үзэхээр яванда ч юм уу эсвэл ер нь яг уу ингээд нэг чи өөрөө айгүй энерги сайтай тэгээд ер нь одоо нөгөө цаатлын mindfulness чинь бас сайн байна шүү дээ тий. Жирийн хүнийг бодвол ингээд энэ тархиа арай онгойлгоцсон байгаа учраас чи яг энийг тайлаад уншаад илүү тэр энергийн төвшөнд харьцаж чадаад байна шүү дээ тий. Тэгэхээр хүнийг ингээд яванда ингээд чамааг би ингээд хүн хараад уншихаасаа өмнө бараг ингээд тайлж чаддаг болж байгаа болов уу гэж бодож чинь тийм хамгийн сүүлийн үед юу манай найзууд тэгээд байгаа. Одоо ингээд үзэхээс өмнө тий үзүүлэг байхад ч бараг наа чин тийх бахтаа ингэ бахтаа гэхээр тэр чи яг тийм болоод байгаа шүү гэд. Тийм юм сонсогдсон. Энэ яг угаасаа нөгөө ямар ч юм ингэ дадлагжуулаад ахаар сайн болдог шүү дээ тий. Тийм бас байж магадгүй үзэхээс өмнө ч гэсэн ингээд тэр нь тэгцэн болов уу гэж бодонгууд яг ингээд үзэнгүүт яг боцсон шиг гарч ирээ. За миний бодол байна уу гэхээр угаас тийм юм бас байхгүй. Яг хүзрэн интеншн зорилго гэдээ асууж болохоор. Тийм. Тэгээд бас сүүлийн үед тийм хүмүүс болоод байгаа. Болох хаа. Тийм. Тийм байна л да. Одоо ингээд тарт үзэхэд чиний өөрийн чинь тухайн өдрийн сэтгэл санаа, биеийн байдал, ёстой энерги нөлөөлдөг үү? Тийш тий, айгүй нөлөөлнө. Тийм, одоо яг ингээд бүр яг уншлаганд нь үү? Уншлаганд бол нөлөөлөхгүй. Уншлаганд нөлөөлчих юм бол энэ ч одоо болохгүй. Тийм. Уншлаганд нөлөөлтөл тэр чинь ер нь яг уншлаганд нөлөөлж ийн гэх юм бол одоо ингээд миний энержи амар муу. Одоо ингээд айгүй хэцүү байж гэсэн үг байхгүй юу? Тиймэрхүү хүмүүс бол тарт уншдаг хүмүүст айгүй их тохиолддог. Надад бол ихтэй тохиолдож байгаагүй. Тийм. Ёстой байвал нэг ганц нэг л байсан баг. Тэгээ тийм үедээ болохоор за сонирн байгаад байна болчих гэд. Хойшлуулдаг ч юм уу тий орхичдаг. Тийм бараг ингээд өөрөө сэтгэл санаа муу зүү байгаад их юм бол за ажиллаа хийх юмт нөө үзье гэд. Тэгээд нөгөө хүний ингээд асуудлыг шийдээд явчихад миний одоо яг ингээд стресс ч юм уу тий ямар нэгэн бухимдлын төрөс заримдаа байхгүй болчдөг байгаа. Тийм. Бас тийм байна тий. Одоо дөрөв одоо ингээд намайг үзсэн штэ. Тэгээд хүн үзсний дараа ер нь хөдрөөд цэвэрлдэг юм уу? Тэр энергийг нь одоо энэ одоо ингээд миний асуулт энэ энерги одоо хөзрлөө холбогдсон гэж ойлгож болох уу? Тийм бас болно. Би одоо сая цэвэрлэн. Тийм. Би яг сая гүгэлэг юм асуусан л та. Гэхдээ би ингээ хүнд юм асууж болно шүү дээ тий. Тэгээд бас хүнд одоо уншлага таамагч гэсэндээ гарч ирж болно. Тэрний араас эсвэл одоо тий чи нэг цэвэрлэмээр санагдлаа гэж бодох уу? Яаж цэвэрлэх юм? За хүзрнүүдээ болохоор яаж цэвэрлэх үү гэхээр таратыг бас айгүй гоё хүндэлж ашигладаг хүмүүс бас байдаг. Бүр ингээд яг ингээд зориултын ширээн биш дэвсгэрийн тэрт одоо энд ингээд ирээд сухтаа хүртэл тэрийг ингээд дэвсч мэсэ тий. Би ч юм бол бас нэг тийм бишээ. Одоо юм хит одоо ритуалистик бас биш. Гэхдээ цэвэрлэхээр юу яадаг вэ гэхээр шин сар гарч байгаа үе ч юм уу эсвэл тэрэг сар энэ төр гарах үед тэгээд саран заавал ингээд наашаа манай цонхрын төр тусчих хаалгүй. Гэт ингээд тавьчихдаг. Аль эсвэл өдрийн нар ч гэсэн ерөн сайн өглөөний нар энэ төр бүгдэринг ингээд чагсаагаа тавьчихдаг. Аль эсвэл одоо сээж гэж байдаг. Сайхан сээж уугуулаад ерөөсөө ингээд дээр нь уугуулад аль эсвэл selenite гэж чулуу байдیں۔ Ер нь бол угаасаа энергийн цэвэрлэгээний аяг өвчтэй цагаан дуу чулуу байдаг. Тэрийг ингээд хүзрэн дээр тавьчих. Тэгэхээр зүгээр гайг болчдөг. Тийм. Тиймэрхүү л аргуудаар цэвэрлдэг дээ. Тийм тий. Тэр бүтэн шин тэргэл сар хүчтэй юм шиг байна. Тийм, тэргэл сарнаар бол ер нь хүний нөгөө emotion энтертэйг нөлөөлнө. Тэгээ тэргэл сарнаар бол юу л яавал зүгээр дээ. Хэрэгтэй хэрэггүй юмнуудаас ер нь салаад гэр орноо цэвэрлээд хэрэггүй хог навшивал гаргаж хаяа тий. Бодол санаагаа ч гэсэндээ хэрэггүй бодлуудаасаа салуул айгу зүгээр. Тэгэхгүй нөгөө тэргэл сарнаар ч очоод manifest хийх гэдэг хүмүүс идэг. Тэр бол бас нэг зүг биш. Шин сарнаар манифест хийвэл зүгээр. Тийм жоохон эсрэгээр гойс тэргэл сарнаар бол ер нь жоохон ингээ оолд юмнуудыг ингээ тавьж явуулах хэрэгтэй хуучин юмнууд. Шин юм ингээд шууд дуудаад авахт бас тийм тохиромжтой сарны байрал биш. Тийм. Тэгээ манифестийн талаар бол би барыг тийм л хоёр юм мэдчихээн да. Сонирхолтой юм аа. Манай өвөө ингээд чулуу татдаг байсан байхгүй юу? Хідэн 60 хідэн чулуу үлээ нэг юм чулуу молоо татдаг. Би бүр хөдөө явж тэр чулууг нь авчирж ирсэн. Чи ингээд хөзөрнөөс өөр зүйлээр мэргэлдэг үү? Хөзөрнөөс өөр зүйлээр бол би ер нь бол мэргэлдэггүй. Гэтэ сүүлийн үед одоо нөгөө нэг жоохон уламжлалт ангаах ухааны нэг юм сурж байгаа. Тэр болохоор ингэ дүүжинтэй одоо пендулумтай. Тэгээ тэр чин гэхдээ одоо яг мэрэг гинтер бол биш. Илүү одоо нөгөө нэг энержи талаасаа өөрийгөө сайжруулах, дэмжих, өвчлөл байвал тэрийг устгах. Тэрийг дүнгэж бас сураал явж байгаа. Тийм болохоор нэг хүмүүст түгээе ч юм уу тий арай тийх бол болоогүй л байгаа гэж бодож байгаа. Тэг хүзрөөс бол өөр юмар бол үздэггүй.
Тийм. Тэгэхээр бас нэг юмдаас жоохон би туйшраад идэв гэж магадгүй. Тэгэхгүй ингээд нөгөө нэг янз бүрийн одоо руна энтер ч юм уу тиймэрхүү сонирхолтой юмнууд бол байгаа. Тэгээ би ч бас яг ингээд өөртөө нэг бас insecure болоод ингээд би өөр нь одоо ингээд сүүлийн үед бас өөр tarot read-үүдийг харахаар шууд ингээд нөгөө нэг юмнууд байдаг. Одоо эн чинь зөвхөн tarot oracle гэд бас нэмэлт мэдээлэл авдаг. Одоо ингээд яа tarot-аас шал өөр ингээд бичлэлтэй шал өөр тиймэрхүү юмнууд бас картууд байдаг. Тэрийг бас ингээл хүмүүс айгүйх оролцоолж бас ашиглаж айгүй гоё юмнууд хийж байгаа. Тэгээ тэнгуут би үрсэн их тэгмэрг байгаад идэг. Тэгээ найздаа ер нь бол надад яг тарот зааж өгч ирсэн найзууд. Тэрэндээ ингээд хэлээд би үрсэн ингээ Oracle энтертэй ажиллаж чадахгүй юм. Би ер нь дутуу байна уу гэдгсэн чинь. Чамд бол ерөөсөө Oracle энтерийн хэрэг байхгүй бах уу. Ингээ яг таротоо ойлгохгүй юу болоод яана инэ гэж хэлэхээр хүмүүс нөгөө Oracle-ыг ашигладаг шүү дээ. Би лав хийдэг. Тийм бахад чи бол таротоор шууд үзчихэж байгаа юм чинь. Oracle энтер ямар ч хэрэг байхгүй гэдэг. Тэгээд бас яг өөр сонирхож бас яг ингээд үздэг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг би бас судалж байгаагүй. Лааны лав энтрээр ч үздэг юм бэлээ. Өөр чинь юу вэ нөгөө кофений шаараар тийм ямар мэрэгнүүд байдаг лээ. Харин зөндөө. Бараг ингээд уламжлал болгон улс орон болгон өөр хэрэгтэй. Харин тийм. Манай эмээ бас нэг юм жижигхэн ерөөсөө нэг иймхэн жижигхэн хөзөрнүүд байгаад байдаг шүү дээ. Тэгээ нэг эвлүүлж таарж мараад ингэж дэлгэж тавьчаад эвлэрснүүд нь одоо тэр мэрэгнийх нь зүр болоод идэг. За бас тиймэрхүү сонсч ийсэн. Би бол ерөөс тиймэрхүү юмуд хийдгүй. Тэстэй сонирхолтой юм байна гэхдээ. Тэг яагаад бас тэгсэн гэхээр надад tarot айгүй нөгөө logical санагддаг байхгүй юу? Тийм ер нь бол яг ингээд толгой ажиллуулна. Тэгэхгүй ингээд одоо яг цайны шаар энтерчтэй би хараад тэр бол надад илүү жоохон mystical санагдаад тэгээд хүмүүс одоо ингээд яг дагагчт маань ч юм уу надаас ингээд амар засал энтер хийх үү, manifest энтер яаж хийх үү гэдэгс чи би одоо яг ингээд үзэл яг тэр проблемыг одоо асуудлыг шийдэж өгдөг. Tarot одоо хүзэр шийдэж өгч байгаа. Тийм л юм байгаа. Тэрнээс өөр юм ерөөсөө байхгүй. Энерги яг яаж цэвэрлэж ийн гэхээр бас зүгээр юм normal human being байгаа байхгүй. Унтаал амарчтай шүү дээ. Тэгэж бас хэлдэг нэш. Тийм. Тэгэхээр ер нь бол яг tarot-ыг сонгосон айгүй юу? Учир шалтгаантай. Ингээд ер нь ухаад үтсэн бол айгүй учир шалтгаантай байгаад идэг. Яг logically яг эвлүүлдэг тоглоом шиг таардаг. Тийм болохоор энэндээ л айгүй дуртай идэм шиг байна би. Яг болохгүй байгаа юмыг бас хүмүүс болох гэж ч юм уу. Тэг яг олон янзаар асуун. Тийм байхад хүзэрний хариу хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тийм ингээд одоо ингээд за энэ ажил яхаар нь болохоор ч үзээд байна болохгүй нэ гэдэг чинь тэгвэл ингэчүүл болохоор тэгвэл би тэрийг өөрчлөөд ингэчүүл болохоор байна уу гэл яг нэг point дээр очихгүй л тий улаар гар үзээд тийм байхад цаанаас болохгүй гэдэг юм бол тэгээ тэр нь л гарч ирдэг. Tarot чинь нэг сони юм байна. Хүмүүсийг үзэж хахтаа бол тэггүй найз нөхдөө үзэж хахтаа ч юм уу тий амар хэцүү картууд гараад ирж штэ. Тэгэхээр би өөрөө айгаа за энэ ариггүй элгүүдийг аваад тэгээ буцаад ингээд дахиад холино штэ. Тэнгүүт яг тэр хүзэр өөрөө дахиад унж ирдэг. Тийм яаж хийж байгаа л унж гарч ирэх гэдэг юм буцаагаад хийж мэтлээ гэхэд хуурах арга байхгүй. Тэгэл тэнгүүт за окей нүүрэлт юм байна аав нэг гээд аль эсвэл тэр гарч ирдэг юм аа гэхэд тэрнтэй яг ижлэх утгатай 2 3 үзэр гараад ирдэг нийлээд. Тиймэрхүү байдаг. Tarot бас нэг хүнд яг сонголт өгдөлтөө заримдаа бүр чи ингэ чинь бол тэгчих чинь бол ингэ өөрөө сонго гэдэг. Тийм бүр яг тэгээ гаргаад ирдэг. Одоо ингээд би яг гадагшаанаа явбал одоо яг яахаараа гэж асуусан шүү дээ. Яг би явах уу одоо наадахаар ч л мэдэж шийдмээр байна. Тэгэнгүүт хүзэр за чи явах юм бол юм байна, явахгүй бол юм байна. Тэг чи яг өөрөө сонголтоо хий. Би шийдэж өгөхгүй гэх үеч байна. Тийм. Тэгээ заримдаа хүзэр бас ууралдаг. Ууртай. Яагаад ууралдгүй гэхээр одоо нөгөө ингэж уурлана. За хатуйлгээд одоо ингээд өсөж хөгжихийн төлөө ямар нэг юм хийхгүй байдаг хүмүүс бас идэг штэ. Айгүй юм сүрэг бодол мэдрэмжэд автцсан тий. Тим хэрнээ би одоо хизээ амжилтанд хүрэх үү? Би одоо хизээ мундаг болох ч юм уу тий. Тэгээ асуунгууд яг одоогийн байгаа байдлыг гаргаж ирдэг. Яг чи юм байна, тийм байна, ингэ чинь тэг чинь залхуур чинь юу ч хийхгүй байна. Хитрхийх олон юмнууд бодож ийн өөрөө олоогүй байна. Яг ийм асуудлууд өөрт чинь байгаа учраас амжилт энтер болоогүй гээ гаргаад ирдэг. Тэгэхээр хүмүүс ингээд бас айгу хүн гомдсон шүү дээ тэр ч одоо ингээд шийдэл хайсан ч ерөөсөө ингээд асуудлуудыг хэлээд ахаар тэр бол ерөөсөө товчонд асуудлуудаа яг ингээд шийдээ ийм проблем ч юм байна энэ дээр ажиллаж чадах юм бол тэрний дараагаас угаасаа гоё өөрчлөлтүүд ирнэ. Өөрчлөлтүүд ирэхгүй байна гэж бол ерөөсөө байхгүй. Ингээд тэгэж бас уурлан заримдаа мэдээч юм асуулаа тэр. Тэгэх үед бас байна. Чин tarot одоо хүзэр маань яаж ингэж мэдээд хилээд байна гэж боддог вэ? Ингээд цаагаараа физикийн үднээс ярил энэ одоо асууж байгаа хүн хүзэртөө хилж ийн л гэсэн үг шүү дээ. Одоо энергиэрээ хилээд байгаа юм уу? Зүүн совингоороо цаанаараа хилээд байгаа юм уу? Энэ хүзэр яаж мэдээд байгаа юм? Энэ бол гэхдээ бас миний бодлоор бол одоо үзүүлж байгаа хүмүүс ч юм уу те даалт тухамсар ер нь мессежүүд нь дээд биегээс ч юм уу ирдэг гэж ярьдаг. Одоо хүн чинь бидний одоо яг ингээд
яриад сууж байгаа. Энд чи 3D ертөнц ингээд тий physical. Тэгээ тэнгүү дээшээ 5D гэж байгаа. Тэр бол одоо бидний илүү spiritual, илүү higher self байж гэн гэсэн үг. Тэр бол 5D. Тэнд бол бас яг дээд би байгаад байгаа. Тэгээ дээд би чи ер нь бол одоо цаг хугацааны хувьд одоо ингэж л ярьд юм байлээ. Ямар ч одоо юм өнгөрсөн ирээдүйн энэ төр гэж байхгүй. Илүү одоо ингээд бүх цаг үед ингээд хувьсаад байж байгаа гэдэг нэг бит 3D дээр байгаа хүнээ тий айтайхан шийдэл гаргаж чадахгүй байгаа. Өөрийгөө олохгүй төөрөөд байгаа аль эсвэл ирээдүйд болох гоё юмаа мэдхгүй байгаа ч юм уу тэр болгоныг мэдчихэдэг. Тэгээд одоо ингээд би ингээд байна тэгээд байна гэл хүн үзүүлэнгүүт тэр мессежүүдийг бол би яг тэр 5D дээр байгаа өөрийнх нь бүр ирээдүйн одоо би ч юм уу тийм тэнцэнээс нь ирдэг гэж боддог. Илүү жоохон тийм дотоод spiritual сүнслэг одоо тэр энергиэс ирдэг гэж болол бодож байгаа. За тэгээд ancestry enter бас нөлөөлдөг байх. Яг сахиусны зөвлөгөө enter бол надад яг л одоо ингээд өвдөцөөс ирж байгаа юм шиг санагддаг. Харж байж байгаа гарч ирээ хэлж байгаа юм шиг. Жохоо eerie мэдрэмжээс өгнө. Тийм тий. Яг л өөрийнхөө higher self-ийн хэлэх гээд байгаа мессежийг л орчуулж тайлж өгж байгаа юм биш үү? Бид нар нөгөөнийг одоо шууд тэрийг сонсох чадваргүй байгаа учраас ингэж тайлуулж байгаа хэлбэр юм байна л та тий. Тэр сахиуснуудын мессеж тайлал гэж тэрийг яаж унших юм? Тэрийг зүгээр ингээл яг л бас тариатаа. Гэхдээ яг сахиуснуудаас зөвлөгөө авъя гэд асуучдаг. Тэгээд тийм тэгэнгүүт одоо яг ингээрээ гэд мессежүүд гаргаад өгчдөг. Тэрийг бол яг хүн болгонд нөгөө guardian angels гэж байгаа. Яг тэдгээрээс ирж байгаа гэж би бол ер нь боддгийн хувьдаа. Сахиуснууд ч одоо бүр ингээд хамаагүй guardian angel юм уу эсвэл бидний өвөг дээдэс гэдэг юм шүү дээ. Хөвчлийн ер нь өвөг дээдэс. Гэр бүлийн маань л өвөг дээдэс үстэй тийм. Ер нь бол тийм дээд бүр ингээд нөгөө нэг бүр дээр үеийн хүмүүс төрж байж болно тий. Тэгээ хамгийн гол нь одоо ингээд бид нартэй цуг байхгүй ч гэсэн дандаа ингээд дүүрүүд маа мундаг байгаасаа сайн байгаасаа яана энэ дээр алдаад байна да энийг чиглүүлчих юмсан да гэд угаасаа байж идэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд бас айгүй тийм хамгаалагдсан одоо за энэ хүүхдүүд бол ингээд хамгаалалт айгүй хэрэгтэй гэд одоо яг тэр өвөг дээдсүүд нь тэгээ бүр илүү хүчтэй хамгаалж мамгаалдаг ч хүмүүс байгаа. Айгүй тийм хамгаалагдсан. Тэгэхээр одоо югмэрийн тааш тохирохгүй хүнтэйгээ анханасаа болдоггүй ч юм уу тий. Гэд өөрөө хүсээд хахад болохгүй. Нийлж чадахгүй нүгүнд. Яагаад тэгэхээр одоо нөгөө хүн нь өөрт нь яг сайн өрнүүлээ авчрахгүй. Тийм учраас ингээд айгүй хамгаалдаг. Тэгээд тэр нь болохоор ингээд яагаад ч юм болохгүй аль эсвэл ийш тийшээ холдоод явчихдаг ч юм уу тий. Тиймэрхүү бас хамгаалалтай хүмүүс байдаг гэдэм байлээ. Одоо хүмүүс хөзрөө ингэж мэрэглүүлж үзчихэд амьдралынхаа шийдвэрт бас тэрийг нөлөөлүүлж штэ тий. Анх хөзөр надад тэгэж хэлсэн юм чи би энийг хийхгүй ингэж хийж болохгүй гэд. Энэ тэгээд цаагаараа бидний одоо нөгөө цаанаасаа зурагдсан байдаг сахиуснуудын маань зааж өгсөн ч юм уу. Тэр амьдралын одоо нэг юм зураг байгаа штэ тий. Тэрийг өөрчлөөд байгаа юм биш шүү. Эсвэл одоо энэ өзрөөр тэгэх нь одоо амьдралтаа зурагдсан байдаг ч юм уу байна. Одоо нэг таротын хамгийн гол зорилго болохоор штэ. Одоод болж байгаа юмнуудыг үзүүлдэг тийм үү. Тэгэхээр тэнчэнээс ингээд юм ойлгож аваад ажиллах хэвээр юмнууд байвал ажиллаад одоодоо яг ингээд өөрийгөө жоохон дүгнэж ин бодох хэрэгтэй. Тэгээд яг тарот ч нөгөө чиглэлийн ирээдүрөө чиглэн. За ирээдүйд одоо яхаар байна. Дараагийн сар яхаар байна тий. Гэт дандаа юм ирээдүрөө чиглэсэн юм дээр болохоор ер нь болгоомжлох юмнууд байгаа штэ. Бити тэгэрээ бити ингэрээ гэж байгаа юмнууд байх юм бол одоо шууд бүр 100% даах нь хаашаа. Гэтэ өөрт нь бас зөв энэ төр итгэжмээр санагдчихвэл тий. Ингээ хэрэгжүүлээд явах юм бол муу зүйлсээс ч юм уу ингээ хамгаалж идэг. Тий энэ дээр бол одоо яг юу гэмээрээ ялангуяа нэг хосын харилцааны уншлагууд дээр гарч ирдэг л дээ. За ингээд цааш хосын харилцаа яхаар байна гэдэг тэгэнгүүт асуудлууд энэ төр бас гарч ирнэ тий. Тэр гарч ирж байгаа сөрөг юм болгоноос тойрох бас боломжтой. Ингээд хэрэлдэх гээд байгаа юм биш үү? Муудалцах гад буруу ойлголцох гээд байгаа юм биш үү? За тэгвэл би одоо нэг ойрын нэг сар энэ төр тий. Төвний амарсан ойлгох хэрэгтэй юм байна. Хэрэлдэж муудалцахаас илүү ярилцах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тэгээд ер нь бол ингээд магадгүй салчих байсан ч гэсэндээ тэхгүй ингээд асуудал амар гой шийдээд ингээ явж байгаа бас тиймэрхүү ойр дотны хүмүүс бол би бас нилээ харж исэн. Тэгэж бас үг авдаг хүмүүс айгүй гоё. Тэгээд хөзрийнхөө одоо яг хэлж байгаа зөвлөгөөнүүдийг сонсох. Тэгээд яг нөгөө нэг ер нь бол зөв сонголтыг илүү одоо бий болгож гаргаж өгдөг гэх юм уу да тарот тий. Тэгээд хүмүүс бид нар чинь бие биендээ зөвлөгөө өгөхдөө ч юм уу ямар нэг юм хэлэхдээ ингээд зөөлрүүлж хэлдэг шүү дээ тий. Хөзөр бол бүр яг шууд хатуу гарна гэдэг. Ямар ч айж ичих зөвлгүүгээр шууд хэлчихдэг байна. Тий. Гэхдээ тэрийг яг шудраг хэлэх хэрэгтэй. Тэгээд энэ дээр болохоор нөгөө нэг яг тарот уншиж байгаа хүн аягүй чухал болж ирнэ. Таротын бас яг хугацаа барих чадвар нь өөрөө тийм амар урт биш одоо ингээл 10 жил 20 жил ч юм уу тэгэж барихгүй. Ер нь бол бүр practically 1-2 жилийн ирээдүг хардаг гэдэг. За гэхдээ миний туршлагаас харахад бол нэг 3-4 жил ч юм уу за нэг 5 жил энтрийг бас барьж болно. Гэхдээ заримдаа ингээд хүнээс шалтгаалаад тийм гарч ирэхгүй тийм урт хугацааны юм гарч ирэхгүй ч юм байна. Тийм байхад одоо нөгөө нэг хизээч
наад ажил чинь бүтэхгүй ч юм уу тий. Хизээж одоо яг наад хүнтэйгээ чи ирээдүйд гэрлэхгүй ч юм уу. Тэгэж бол ам гарч болохгүй. Жохон тий хатуу хэлчих гээд авах тэр бол бас ер нь жохон буруу. Тэгэхээр нөгөө нэг өөр үзүүлж байгаа хүний сэтгэл зүй байгаа шүү дээ тий. Ингээ айгу эмзэг ч юм уу тий. Аль эсвэл яг нөгөө нэг хүзрийнхөө хэлснээр шийдвэр гаргахад бэлэн болсон байдалтай бол за энэ хүнтэй би болохгүй мэн гээд ингээ бас болчих. Тийм тохиолдлууд байгаа зөндөө байгаа. Тийм учраас яг хаа ингээд одоо бол ингээ харилцаан дээр ирээдүйн тэр харагдахгүй. Гэхдээ энэ бол өөрчлөгдөж болно. Тэгээд одоо ялангуяа одоо ингээ хүн хоорондын харилцаан дээр бол нөгөө хүнийх нь энержи бас айгүй чухал байдаг. Ингээ хүн яг ингээд бодоод үзэхэрчсэн тийм байхгүй. Хүн чинь ингээл за би ингээд болохгүй дээждахгүй дээ гэж явж байгаа гинт өөрчлөгддөг шүү дээ. Тэр байсан юм байна. Тэр минь л байж энэ төр гээд. Тэгээд тэгэнгүүт энержи чинь бас ингээд шууд хувраад ороод ирнэ. Тэгээд тэр одоо ингээд хүнээсээ шалтгаалаад айгүй олон жил энэ төр авч болно тий. Тийм байх боломж байхад энержи нь өөрчлөгдөж болохоор хахад зүгээр одоогийнхоор нь хараад за энэ бол хийдэж бүтэхгүй болохгүй гэж хэлчих юм бол тэр бол яг одоо хүний fated нөлөөлж байгаа юм байхгүй. Тийм болохоор nothing is promised гэдгийг бас одоо юу ч ингээд бас бат биш те өөрчлөгдөж болно гэдгийг айгуу сайн ойлгуулчих хэрэгтэй. Тэгээ надад бол яг амар бүрийнхий байх нь хаашаа гэхдээ жоохон зөөллөд хилээд үзвэл яг мессеж нь олшуулв. Гэхдээ ингээд тэрийг амар хатуу те одоо ингээд үзэж байгаа нөгөө юм хүмүүс хейт хийгээд ч юм. Тэгэж тэхгүй гой полайт байвал бас зүгээр. Тэгэхгүй бас айгу хатуу тийм юм хүмүүстэй гадаадуудыг байвах тийм байж харж исэн. Шууд хатуугаар нь хэлдэг. Хатуугаар нь хэлдэг. Гэхдээ хатуугаар нь хэлхээсээ гадна одоо ингээд өөрсдийнхөө харах үнцгийг бас шингээж өгдөг. Энэ хүн чинь тийм биш үү? Надад ажил чинь юм биш үү? Тэгж болстой болохгүй. Тийм тэр чинь нөгөө хүний яг өөрийнх нь амьдралын бас ингээд чухал асуудал байхад тий. Өөрийнх нь бодол санааг оруулаад ийм хүмүүс чинь тийм да тэг тийм да. Тэр бол өстой буруу. Тэгээд тарот бас уншдаг хүмүүс өстой тийм алдаа гаргаж явах бөөнөр аягуусан анхаарах хэрэгтэй шүү л гэж хэлмээр. Шууд өөрөөрөө хэлж болоод. Тэгэхэд одоо сайн үздэг хүн гэж байдаг шүү дээ тийм. Тэр одоо яаж сайн үздэг хүн болдгийг? Миний хувьд болохоор одоо ингээд цаанаас аягүй тийм spiritual өгдөлтэй тэр гэдэг ч юм уу. Хүмүүс чинь нэг тэгдэг шүү дээ. Би бол ерөөс тэрэнд итгэдэггүй. Намайг ингээд өстой аягүй gifted enter гээд бас заримдаа хүмүүс тэгэж одоо аягүй ингээд YouTube-ийн комментод enter аягүй гоё явж байгаа байхгүй. Би бол тэрэнд ерөөс баярлдаг л да. Гэтэ энийг бол зүгээр би яг practice гэж боддог. Нэг юмдаа тууштай байсных, ухаж ойлгохыг хүснэх те. Баян ингээ хөгжөө цаг гаргаад энэ ч баян ингээ хийгээд яагаад ингэсэн юм бол энэ нь яг ямар учиртай юм бол гэд тэгжиж бас сайжирдаг. Тэгэхгүй ингээ tarot одоо сургалтууд энэ төр гээд бас гадуур айгүй их байдаг болсон. Тэгээд бас надаас ингээ зааж хүү гэл айгүй их асууна. Тэгээд тэгэхээр яг ихэнх хүмүүсийн зорилго нь өөртөө үздэг болох гээд байдаг л да. Тэгээд tarot-оор яг өөрийгөө үзнэ гэдэг бол бас жоохон хэцүү байхаа миний бодлоо. Би бол анханасаа тийг сонирхож байгаагүй. Энэ кост нь хүн үздэг болол эхлэх юм бол өөрийгөө үзчихдэггүй. Тэгэхээр одоо би чинь надад асуудал гарч ирж штэ. Тэгэхээр бас нэг үздэг хүн хайгаад явдаг. Тийм. Ерөөсөө ингээд одоо би өөрийгөө яг үзье гэх юм бол үнэн утгагүй өстой яг миний бодлоод гарч ирдэг. Тийм. Тэгэхгүй яг анханасаа тарот сураад яг өөрийгөө үзнэ гэж сурцсан бол бас болд юм шиг байгаа. Тэгээд ер нь бол айгу олон practice л юм байна. Тийм, practice. Тэгээ нэг дээшээ доошоо утгуудыг цээжлэн. Тэгээд тэгэнгүүт одоо хүн жоохон ууггүй байх хэрэгтэй. Тэгэхээр ихэнх хүмүүс нөгөө нэг өөр хүний асуудал нэг дуртай биш. Тэг өөрийгөө л гоё үзэл, өөрийгөө л гоё мэдээд баймаар ах үед бол тэгээд сурсны нэг цаашаа хэрэгжүүлэхгүй бас ингээ орхиод идэг юм шиг санагддаг. Тэгэхээр ер нь бол одоо миний бодлоор бол айгүй тийм practice айгүй сайтай байвал зүгээр. Тэгтээ бас цаанаасаа ер нь айгүй мэдрэмж өндөртэй хүмүүс байдаг шүү дээ. Зүн бэлэг бас өндөртэй хүмүүс. Тэр хүмүүс ч бас яг tarot-оор ингээд үзээд эхлэхээр хит детальчилж бүх юм цаг хугацаа энэ төр ч юм уу тиймэрхүү юм хилээд идэх юм аа гэхэд хамгийн одоо юм чухал нандин мессежүүдийг бас айгүй гоё гаргаж ирдэг. Тийм юмнууд бас тайллыг нь бүр илүү гүндэн байгаа юм руу орж хардаг гэх юм уу. Одоо ингээд олон хүмүүс үзэж байхад бүр харагддаггүй одоо уншигддаггүй тийм хүн гэж байх уу. Одоо ингээд зарим хүн мэдрэмжтэй гэж яхад зарим нь үгүй байж болдог шүү дээ. Зарим нь ингээ энергийн хувьд нэлээ хаалттай ингээд юм ярихад ч гэсэндээ жоохон хаалттай байгаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг хүзэр уншиж чадахгүй байна гэж байх уу. Айгуу тийм дотгошооны хүмүүс ч юм уу бас яг гарч ирдэг. Тэгээд үзэхэрэг шүү дээ. Яг ихэвчлэн яагаад ингээ харилцааны юмуд орж ирж байгаа нэхэр таротор бол хүмүүс ихэвчлэн ер нь хайр дурлалын асуудлыг бас ингээд за 100% аваад үзэх юм бол 60% асууж орж ирдэг. Тэгээд тэгэнгүүт эмэгтэй хүмүүс айгүй ойлгомжтой. Эрэгтэй хүмүүс айгүй ойлгомжгүй. Тийм байдаг. Гэхдээ ерөөс ингэ уншаад тайлаад ойлгомжгүй гэдэг юм бол гадаад хүмүүсийг үзэж байгаа юм байдаг. Ялангуяа японочууд. Тийм. Ингээд би одоо ингээд яагаад ч юм уу ясүнс өөр болоод ойлгохгүй байгаа нэгдгүй япон хүмүүсийг үзэхэд надад айгүй хэцүү байдаг санагцсан. Тийм яг ингээд яагаад байгааг нь бол ерөөсөй ойлгохгүй хоосон мэдрэмжтэй гарч ирдэг нэг тийм сонио. Тэнгүүт нэг удаа нэг Итали хүнийг үзэж өгч ирсэн. Тэгэхээр бүр ингээд хитрхи лай сонирн байгаа. Хитрхи юм гэгээлэг өөдрөг бүх юмд энэ нээлттэй айгүй ойлгомжтой. Тэгээ Японд дээр ингээд бүх юм л гарч ирээд байгаа мөртлөөсөө яг тэр нь
жинхэнэ санаа биш юм шиг. Тэгээ санагтаад. Энэ болохоор бас яг хүмүүсийнх нь өөрсдийнх нь онцлогийг бас тийм гэдэг шүү дээ. Японочууд их ч айгүй татгах шанаа. Тийм болохоор ингээд tarot дээр ч гэсэндээ яг жинхэнэ self нь гарч ирэхгүй байх шиг байна да гэж бас бодогдчихсэн. Тийм. Насны хүмүүсийг үзэхээр өөр ингээд харагдах уу? Гарч ирнэ. Хүүхдийг үзлээ гэж бодоход яг ингээд. Тийм хүүхдийг үзэхээр айгүй хөөрхөн дандаа зарцын үзэрнүүд гарч ирж байгаа юм. Хамгийн доотлын игнэний одоо пэйж гэж явдаг байхгүй юу? Монголоор зарц энтер гэж орж ирээд байгаа болохоос хамгийн доотлын игнэний үзэрнүүд гарч ирнэ. Айгүй хөөрхөн нар энтер гэх тиймэрхүүнүүд гарч ирнэ. Тэгээ одоо яг нэг дөнгөж нэг 18 хүрээл 19 хүрээл явж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Тэдрийг үзэхээр ч ингээд битүү пэйжүүд ингээд. Тийм. Тэгээд бас хүн одоо хэр mature болж ин тэ ялангуяа эрэгтэй хүн одоо хэр одоо юм буур сууртай болж ин амьдралд хандах нь наснаасаа шалтгааллахгүй айгу мундаг байна. Тэр бас гарч ирнэ. Яад гэхээр бүх хаадууд гараад ирдэг. Эсвэл бүр эзэн хаан ч юм уу те emperor энтер гараад ирнэ. Тэгээ яг насандаа энтер байх юм бол баатрууд гарч ирдэг ч юм уу те яг юм actionтэй юм дээр гарч ирдэг. Нэрэл яг насны ялгаа бол айгу гарч ирнэ. Тийм байна те. Чи ингээд одоо хүний ч юм уу ингээд гаргаад тавьсан байгаа тайлахад бэлэн байгаа хүзрнүүдийг хараад ямар хүн гэдгийг нь тааж чадах уу? Болно өөрийнхөө яг өөрөө ингээд холлоод гаргаж ирээд штэ тий. Тийм болно боломжтой. Ер нь тийм. Энэ асуултыг хэлсэн хүн нэг иймэрхүү хүн юм байна да гэдгийг. Одоо ингээд бид нар ингээд дандаа өөрийнхөө асуудлыг асуугаад штэ тий. Хүнийг үзүүлж болд юм уу? Хүнийг гэхээр одоо жишээлбэл одоо нөхрөө ч юм уу тий. Болно. Энэ одоо ер нь ямар залуу юм бэ? Болно. Эсвэл одоо өөр нэг энэ найз ээжүүд ялангуяа дандаа тэгдэг штэ тий. Лам дээр ч юм уу тий, бөөдөр ч юм уу очсноо манай хүүхэд дажгүй явж гин үү? Энэ ер нь яах гээд байна? Цаашдаа ирээд болно. Тийм болно. Ерөөсөө тийм тэгээ tarot дээр бол ингээд хүний ер нь нэр төрсөн сар өдөр нь л байж хахад одоо ингээд тий одоо нөхрийнхээ ажил төрлийг асуух гэж ялаа гэдэг нь хүн яг өөрөө ингээд орж ирэх биш. Эхнэр нь ч юм уу одоо ингээд яг ойр дотны хүн байгаа шүү дээ. За нэг ийм асуудал ажил байгаа энийг нь үзээд өгөөч. Тэгээ цаана ингээд бүгнээр хамтаа сонсдог ч юм уу тий. Хоёлаа. Тийм тэгэж болно. Nice. Битэрийн яриа таалагдчих нь. Энийг үзэж байгаа бол усаа уухаа бити мартаарай за. Манай подкастын ивент итгэгчээр Европын холбооны стандартаар баталгаажсан Монголын онгон дагшин байгалийн эрдэс тус Via Milani ажиллаж байна. Баярлалаа. За одоо ингээд тайлжлаа. Асуудлыг нь хилээд өгчлөө. Тэгэхээр хүн шууд араас нь засал асуудаг бах тий. Одоо тэгээ яах вэ гэдэг тэгээ тэнгууд тэрийг ч гэсэн ингээд айгу олон жил хэлж байгаа. Ингээд таротор бол үзэж өгөөд ингэнэ. Тэгээ зөвлөгөө энэ төр яг бүр ингээд асуугаад хам бол хилээд өгчдөг. Тарот ч бас зөвлөгөө гаргаж ирнэ. Ийм асуудалтай байгаад байна тий. Одоо энийг яах вэ маах вэ гэд. Ингээд тэгээ штэ. Тэгээ тэнгууд за та зөвлөгөө энэ төр асууж болно. Одоо энэ асуудал дээр яах хэрэгтэй вэ гэх тэнгууд бас өөрхөн гаргаад ирдэг. Тийм тэрнээс ч одоо ингээд бүр яг л энэ асуудлыг маань засч өг байхгүй болго гэлтэх юм бол. Члаарай энэ бол одоо ингээд боломжгүй. Миний хувьд бол боломжгүй байна. Хүмүүс чинь янз бүрийн засал масал одоо сарны засал, сүүн засал масал гэл янз бүрийн юм хийдэг. Чи бол тэрийг хийдэггүй. Тэрийг бол тохондоо болоогүй болоо ах л гэж бодож байна. Одоо ингээд loyal tarot руу ингээд хүмүүс бичээд уншуулдаг штэ тий. Ихэвчлэн хайр дурлал асуудаг гэж юм тий. Дараа нь янз. Гэхдээ хайр дурлал бол хизээч тэгээ тасрахгүй бас байж л ах болно. Тэгээ яад гэхээр өөр юу асуух уу? Өөрөө тэгээд ажил карьер бас айгүй их явна. За тэгээд өөрсдийнхөө энержи талаас тий яг миний энержи яг ямар хуу төвшөнд байна. За тэгээ ерөн сүнсний зорилго энэ төр ч юм уу. Тиймэрхүү юмудаа бас асуудаг. Тэгээд гэхдээ ер нь ингээ яг үнийг хэлэхэд миний хамгийн одоо tarot reader-т бас унших дурггүй сэдв гэж байна шүү дээ. Миний болохоор сүнсний зорилго. Тэр нь юу юм? Сүнсний зорилго гэхээр одоо юу хийх гэж төрсөн бэ те энэ амьдралд яг юу хийж бүтээх гээд ирсэн бэ гэдэг ч юм аа асар том цар хөрөөтэй юм одоо асуух аягүй сонирхолтой хүмүүс байдаг. Тэгээ чадахгүй ч юм байхгүй. Гэхдээ ер нь бол жоохон personally дурггүй. Хэцүү байгаад идэг надаа. Тийм нэг тиймэрхүү. Тэгээд хайр дурлал болохоор ялцчгүй ингээд нөгөө хүнээс өөрөөс нь хамаарахгүй. Тэг өөр бас нэг хүнээс хамаарч байгаа учраас тэнд юу бодож гин яаж нээж гин тэрийг бас ингээд мэдэх шаардлага бол хүн болгонд л бас байдаг бах. Тэгэл ажил хэргийг бол тэр миний хамгийн дуртай уншлах хийх сэдв гэх юм бол ер нь ажил карьертэй холбоотой юм даа дуртай. Тэгээ ажил карьер дотор бүр амар complicated юмнуудад бүр ингээд зүгээр цаашаа яахаар нь махаар нь яг тийм ажил байгаа. Ингэж чинь тэгж чинь тэр бүтгэв яах вэ? Ер нь яаж ингэж болохоор байна гэдэг бүр тийм complicated юм би бүр айгу дуртай. Тийм. Бүр ингэ нарийн асуувал бас гоё юм биш үү тий. Нэг тийм project байгаа тэр маань тэгчихвэл яах вэ гэд бүр яг нарийн асуулт. Би сая айгу ерөнхий асуултууд асуусан биш үү? Гэтэ яг бас яг ингэ ерөнхий санаа зовоож байгаа юмыг бас ингэ нөө мэдчихвэл айгу зүгээр. Тэгээ тэрнээс дараа нь ингэ нарийн юмнуудыг бас үзэж болно бол.
Тийм тийм. Хүмүүс одоо ингээд хүзэр уншдаг, тайлдаг, мэргэлдэг гэхээр хөвчлэн ямар хандлага үзүүлдэг вэ? Misconception гэдэг шүү дээ. Буруугаар ойлгодог зүйл гэвэл үгүй эн чин tarot чин ийм зүйл биш шүү. Та нар тэгж буруугаар ойлгоод байдаг шүү гэж тайлж хэлж өгвөл. Ер нь бол одоо тийм хит гайхаал ингээд гөр тэгээд ах юм байхгүй. Энэ бол ерөөсөө л одоо нөгөө нэг үзүүлж байгаа хүн дээ, уншуулж байгаа хүн дээ цаашаа яг явах гарц гаргалгаа. За тэгээд зөв сонголтуудыг л гаргаж өгч байгаа юм. Тэрнээс биш одоо ингээд хит айгу тийм witchcraft шиг ч юм уу тийм юм бол ерөөсөө биш. Хүмүүс ч бас айгу тэгж буруугаар ойлгоно. Ялангуяа эрэгтэй хүмүүс тэггээд идэг. Тийм. Мэргэлдэг охин гэсэн надад чи айгүй юу баха. Гэхдээ яг юу ч одоо тэгээд бас бүх юм мэдчихэл байгаа юм л да. Мэдхийг хүсвэл тийм одоо ингээд энэ ямар хүн байна гэж асуучиж бас болно. Тэгээд тийм юмнаас жоохон санаа зовт юм шиг. Тэгээд яг хүүсийн ялгаанаас харах юм бол нөгөө нэг эмэгтэй хүмүүс тодорхой байдлаа айгу туртай. Тэгээд эрэгтэй хүмүүс жоохон ирээдүгөө өөрсдөө ингээд захирж авч явах туртай байд юм шиг сайц. Тийм болохоор ингээд нэг мэг үзүүлж амар таарна штэ. Тэнгүүд тэгснэ тайд үзүүлэх юм уу гэдэг. Тэгээд ингээд зарим юмудаа өөрөө мэдхгүй ингээд өөрөө нүүрт тулмаар байна. Тэгээд тэр өмнө хэлсэн юм чи яг л тэрүүгээр чинь болцсон. Одоо би ингээд айгу асуудалд орохсон ч гэсэндээ өөрөө шийдээд явмаар байна гэд. Тийм эмэгтэй хүмүүс болохоор ер нь бүх юмыг л тодорхой байлгачих гэдэг. Бараг л 7 хоног бол маргааш би яхаар байна. Тэр нь за ингээд арай болноо тий. Жохон зайтай үзүүлдэхгүй одоо ингээд бараг тарот донтох хандлага бас үүсчих гэсэн үг байхгүй юу хүнд. Галхам тутмаа тий. Тэгээд байвал бас ер нь жохон буруу. Өөрсдийн юм жижиг шийдвэрүүдийг өөрсдөө бас бодож гаргаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бараг тэрнээ нэг тийм үтчлэг болж байна гэж байна. Очихгүй яах вэ? Тэгэхээр хөөе өгөө шүү. Хайр мөнгөний гарлах шүү энэ бол бас тийм. Хайрын цагны гарлах шүү. Энергийн гарлах шүү. Тийм бас. Одоо бол ингээд нэг цаанаасаа сонгогдчихлоо шүү дээ тий. Тэгээд заримдаа одоо сошиал дээр л айгүйх байгаад байдаг шүү дээ. Аль энэ одоо 3 хөзөрнөөс аль илүү таалагдж байгаа, татагдж байгаагаа сонгорой гэд мэрэгэл байдаг шүү дээ. Тэр одоо ямар хэлбэр юм? Тэр болохоор одоо нөгөө public reading гэж явна. Ерөнхийдөө жоохон entertainment талтай тэр бол. Гэхдээ юу л да яг ингээд personal яг хувийн уншлага энэ төр авч чадахгүй ч юм уу те байнга бас ингээд аваад авахгүй шүү дээ. Тэгээ жоохон сонирхолтой байлгах үүднээс. Гэтэ айгүй сайн таарах тийм хүмүүсийн одоо уншлагууд бас байгаа. Тийм тэгээд тэнцэнээс хэрэгтэйг аваад хэрэггүйгээ хайчин. Тэгээд яагаад нүг ингээ паблик гэж байгаа вэ? Яагаад тэрэнд бас нүг бүрэн дүүрэн 100% итгэж болохгүй вэ гэдэг тэгэхээр маш олон хүн үзэж байгаа. Тэгээд бүгдээрээ ингээд нэг 3 4 картент ч юм уу тийм энержи хуваагдж байгаа. Тэгээд тэндээс бол таарж байгаа юмнууд бол мэдээч хэрэг хүнд ингээд бүр яг таарлаа гэж байгаа. Resonate хийж таарж гэсэн үг шүү дээ. Тэр чинь гоё болж байна. Агтаас зарим таарахгүй шал өөр хүн хамаатай мэдээлэл энэ төр явж идэг. Тэгээд тийм учраас ер нь ингээд байна, тэгээд байна яах вэ гэдэг юм бол ер нь яг хуваараа ингэж in person тийм уншуулсан зөв. Тэгээд гэхдээ одоо миний лав нөгөө уншлагуудыг бол яг л байгаад байна гэд. Айгу сүүлийн үед тэгээд байгаа. Ингээд хуваараа яг уншуулсан. Тэгээд YouTube бивжин бичлэгийг үзсэн яг адилхан байна. Яг таарж ин мессеж гэд. Тийм. Тэгэхээр яг одоо нөгөө нэг одоо яг тэр YouTube дээр байгаа уншлагууд бас яг айгу сайн л би одоо хүч энержи зараад дэжгүй бас хүмүүст мессеж хүргэж гинаа л гэж өөрийгөө ойлгосон. Тийм. Тэгэхгүй ингээл огт өстой таарсангүй гэдэг юм бол одоо яг тэр YouTube дээр байгаа одоо юм сонгох уншлагууд байгаа шүү дээ. Тэн дээр зүгээр тэр хүний энерги тухайн үедээ таараагүй ч юм. Тэр хүнд хэрэгтэй мэдээлэл байхгүй байсан байж бас болно тийм ээ. Аль эсвэл жоохон хүзэр энэ төр буруу сонгоц ч юм уу те. Юун дээр чулууны энерги гэж бас байгаад байдаг шүү дээ. Байгалийн чулууны энерги. Чулууны энерги, хүзрийн энерги хоёрыг ингээд нийлүүлээд хамттад нь ашигладаг уу? Чулуу ер нь чамд ямар яаж тусалдаг вэ? Чулуу бол ерөөсө тэр чигтээ өөрсдийн гэсэн бүх одоо нөгөө байгалийн үнэт хагас үнэт чулуунууд ч өөрсдийн гэсэн энержитэй зорилготой. Тэгээд тароттой бол ингээд нөгөө холбогдож илүү мессеж энэ төр өгнө гэсэн юм байхгүй. Ястай яг шууд хамгаалалт болж явдаг. Тийм. Одоо айгүй хүчтэй хамгаалтын чулуу юм бол хар оникс. За тэгээ галтуулын чулуу. Тэр ер нь хар өнгийн чулуунууд болоод ирэх юм бол амар хүчтэй хамгаалалт болж явдаг. Тэг ингээд үзэж мүзэж ахтаа ч юм уу тэг ингээд хажуудаа эргэн тойрондоо байлгаад альсвал өөрөө байраад ингүүл айгу зүгээр тэг хол зам энэ төр тэгээд эн чин энгийн хүмүүс ч гэсэн нөгөө хамаатай хол зам энэ төрт явахад яг ийм onyx энэ төртөө явж ивэл бас зүгээр. Гэхдээ яг чулууг сонгохтой бол одоо ингээд нөгөө айгу high grade тэг өндөр зэрэглэлийн байх тусмаа сайн тийш тийш аялж ахтаа ч юм уу тийм хүмүүдийг өөртөө судлаад талтаа давбал бас зүгээр. Тэгэхгүй одоо ингээд ихэнхэн шил байх магадлал айгу өндөр. Гэхдээ тэгээд нөгөө нэг домог байдаг үлээ нэг чулууч итгээд байвал ингээ алтмалт болчдөг байлоо. Тийм болохоор бас яг ингээ айгуу итгэжээвэл бас тэгээд нэг тийм халбал байхгүй. Тэгээд чулуунууд бол бүгдээрээ л ер нь энергитэй. Тэний төрсөн сарчин орт чинь юу вэ? Хөрөө.
Үхрийн ордныхан чинь яг main одоо яг гол чулуу чинь Malachite гэж явдаг. Монголоор ногоолон айгу гоё чулуу. Тийм айгу тансаг чулуу, гүн ногоон өнгөтэй, тийм хар судлуудтай байдаг. Тэгээд Malachite ч өөрөө айгу хүчтэй чулуу. Тэгээд зорилго нь болохоор юу вэ? Ер нь ямар одоо ач тустай вэ гэхээр хүнийг яг ингээ байн хувьсаж өөрчлүүлж идэг. Хувьслын чулуу гэж ярддаг. Transformation гэдэг яг тийм нэртэй. Тэгээ ер нь ингээд хүнд цаг үеэсээ тий тэр чулууг ингээд зүүгээд чулундаа бас итгэж найдаад тэгээ ийм юмнаас ингээд урагшламаараа нэтэр гэдэг юм бол яг урагшлуулах бас тэр journey-д айгу хүчтэй нөлөө үзүүлнэ. Тэгээд чи хамгийн дуртай чулуу чи? Миний хамгийн дуртай чулуу юу? За олон чулуунууд дотроос ч. Надад Citrine айгу таалагдтiin. Нэг шав шарангийн чулуу байдаг. Тэгээ тэрний чи орд нь бол одоо яг Leonore арслангуудын чулуу юм л да. Тэгээ Citrine-ийг чи ингээд ихэвчлэн бас нэг гараа айгу их гаргаад авчдаг. Гэтэ сүүлийн үед надад Citrine таалагдж байгаа. Тэгээ миний өөрөө ч ордны чулуу би чи загсны хорд. Тэгээ манай чулуунууд чи нэг тийм сайн. Дандаа л ийм тайвшрал майвшралын чулуунууд байгаа гэдэг. Rose quartz, ягаан болор, aquamarine энэ гэсэн. Тэгээд би чи харин сүүлийн үед нэг чулуу энэ төр бас бодоогүй юм байна. Ер нь бол Citrine айгу туртай болоод байгаа. Чулууны энергийг мэдэрдэггүй хүн гэж байх уу? Би одоо чулуу хэсэг сонирхож үзээд надад хідэн чулуу байж байгаад тэгээд энерги нь ч юм уу хамгаалалт нь ч юм уу яг мэдрэн ч гэж одоо бас юу байх вэ? Гэтэ ер нь чулуу үйлчилдэггүй хүн гэж байх уу? Яг хичээх юм бол ер нь бас бүхэнд л ер нь үйлчлэх байх. Эсвэл үйлчилж байгааг нь мэдэрч ухаарч чадах байх тийм. Аль эсвэл тэрнтэйгээ зүгээр ингээд гоё найзууд, чулуутайгаа бараг найзууд болоод нэг амар high hope ингэж бас чулуунд одоо нөгөө нэг өгөөд ах бас дэмий дарамт өгсөн. Тийм дарамт өгсөн тий. Яг ихэнх хүмүүс одоо ингэдэг юм байл л дээ. Нэг чулуу ингээд худалдаж аваа тий. Нөгөөтнөөсөө би олон чулуу ингээд тэгдэг гэсэн. Яг нөгөөтгөө ингээд авчаал за одоо ингээд нөгөө хайр дурлал хизээ ирэх чинь, хөнгө төр хизээ ирэх чинь гэж тэгээд идэг. Тэгэж болохгүй ингээд. Айгуу гоё хайр дурлалтай маань учруулаарай. Тэг мөнгө төрхтэй болохоорой гэд яг жоохон delusional сонсогдож магадгүй ч гэсэндээ тэгээд ер нь хилээд орхичуул айгуу зүгээр. Тийм. Тэгээд Rhodonite гэж нэг ягаан чулуу байдаг. Тэр одоо нэг харах юм бол нэг юм өөхөн ягаан ч юм шиг. Тэгээд тэрэн дээр би бүр яг ингээд за ер нь чулуу окей. Бас үнэхээр үнэ юм байна гэж бодож исэн. Тэгээ би өөрөө яг тэгж итгэдэг. Ер нь бол айгу хүчтэй heart break-ийг давхад тусалдаг чулуу байхгүй юу. Тэг нэг тийм амар хэцүү үе байсан юм аа. Тэгээ тэр үед одоо бүр ингээ хүн читэй бүр амар сонирн болоо. Сүүлдээ баг чулуугаа ингээ 90 дорыг онцчдаг гинөө. Тэгээ тэгэхээр яг тийм юм сонссон. Тэгэл за окей зүгээр ингээ ёс олгоод гिचи даа. Тэгээд яг ингээл 90 дор хийцэн мааштай чулуугаа. Тэгснэ ингээ за ингээ айгу хэцүү мэдрэмж мэдрээд байна уу. Энээс гарахад туслаарай. Гэл тэгсэн чинь тэрнээс хойш нөх удаагүй. Ер нь бол бас гайгүй болсон. Тийм давж гарах хэвээр юмудаа давж гарч ирсэн маа. Тэгээ би бас яг тэр бас нэлээд нөлөөсөн байх гэж боддгийн тухай үе. Зүрх идгээж өгдөг чулуу юм биш үү? Тийм ер нь бол айгу тийм хүчтэй чулуу бас. Тэгээд одоо хятадууд ч гэсэндээ одоо нөгөө хамгийн хайртай чулуу нь хаш. Jade. Тийм Jade тийм. Тэгээд одоо бөөнөрөө л ингээд тэрийгээ зүгээд бүр ингээд гар хөлнөөс нь салтаггүй те ингээд ороод тэгээд хагарч магарах үед бол амар хатуу юмнаас эвгүй юмнаас хаалаа энэ төр гэдэг. Тэгээд тийм tradition интрууд бол бас яг худлаа биш байх ер нь. Тийм ээ. Тийм яг тэгэл гоё яг нэг тэгээд бүр заншчул бас зүгээр баян ингээд чулуунууд зүгээд ах биш ер нь яг өөрийнхөө ортны ч юм уу те төрсэн сарын ч юм уу эсвэл үнэхээр өөртөө таалагдж байгаа нэг юм хамаа тэгээд аваад ганц нэг юм ингээд хадгалчвал бас айгу зүгээр санагтаад байдаг надад. Тэгвэл би дахиад нэг үзүүлж болох уу? Болно. Ер нь хүмүүс ингээд зөвлөгөө авахаараа хэдэн асуулт асуудیں۔ Зөвлөгөө авахаараа юу? Үгүй уншлах хийлэх хэрэг. Тэгэл ер нь янз зарим нь нааруу. Тийм болиг талаас тэгээд зөндөө асуултууд ирэх үе байгаа. Тэгэд яг 10 интерес бол би нэгтэй шийдвэрлэдэггүй. Тэгэхээр бүр ингээд амар сунжраас явчихна. Тэгэхээр шүү дээ. За тэгвэл би 3 дахь асуулт асууж байна. Түрүүн айгу ерөнхий генерал юм асуусан шүү дээ. Одоо яг нарийн асууж үзье тийм. Тэгээд зөвлөгөө асууж болдог гэсэн шүү дээ. Яг Tarot-аас зөвлөгөө авъя. За нарийн ширийн за өөрийг асуусан нөхөр асуусан. Одоо хүүхдүүдээ асууж үзье. Хүүхдүүд маань өөрөө мэрэгжлийн зөвлөгөө шиг болох нь. За одоо ингээд манай хүүхэд дөнгөж 1 ба 2 настай жижигхэн байгаа. Гэхдээ одоо яг нөгөө нь ингээд том болоод ингээд том мэдрэмжүүд гарч ирдэг болоод тэгэхээр тэрийг өөрөө илэрхийлэхдээ одоо нөгөө жоохон синдромтэй жоохон ааштай болж ирж байгаа. Би одоо тэр хүүхдийнхээ 2 насны ааш занг хэрхэн дарж зөөлөх вэ? Хүүхдийн ааш зантай хэрхэн дийл хийх вэ? гэж асууя. Хүүхдийнх нь нэр нь одоо яг хоёртойгоо асууж байгаа. Хадан. За.
Six. Галны орд уугүй юу? Орд нь загас арслан өдр айгүйх гарч ирж байна. Мэлхийн орд. Тийм тэгвэл water sign байгаа юм байна. Magician дээр шаарч гарч ирж байх юм. За. Одоо ингэж гарч ирж байна. Танаас айгүй хараад идэг юм шиг бах юм. Ингээд байнга цуг байхгүй. Ингээд жоохон заримдаа хол байх үе бас байгаа бах тийм ингээд нааш тийш гарч ороод тэр үед хүртэл хадаа ингээд айгүй стресстэй юм байна. Юу нь бол ингээд бүр байнга л хамт баймаар байдаг гинэ бүр байнга хамгийн гол нь. Тэг ингээд дэлгүүр гараад ороод ирэхийн хооронд л маш их юм бодчихдээ байна ингээд хайч уу яач уу ээж яач уу ирэх юм болов гүн болов гэд айгүй их юм сөрөг юмнууд маш их боддог байгаа байхгүй жоохон юм байж ч. Тэгээд тийм болохоор ер нь ингээд байнга нүдэнд нь харагдаад ах хэрэгтэй гинэ. Одоо ингээд айгүй хөөрхөн байгаа байхгүй энэ картыг хараа ингээд таныг бүр ингээд нар шиг энэ бол ээж. Ингээл ороод ирэнгүүт ерөөсөө гэрэлгийгээ засарч байгаа юм шиг хадаан санагддаг. Тийм болохоор ингээд аль болох ер нь жоохон цугтаа байх хэрэгтэй. Тэгээд ерөөсөө муухай хаашилж загнаж энэ төр бол огт болохгүй хүүхэд байна. Тийм болвол бүр айгүй имзэг, айгүй мэдрэмтгий. Тэгээд Nine of Wands дэше харж гарч ирж байна л да. Баатрын саваач угаас ингээд маш хөдөлгөөнтэй. Айгүй тийм баатар дотроос хамгийн ууртай, хуурттай, одоо шартай ийм баатар байдаг. Тэгэхээр угаас нь насна гинэ. Одоо яг нэг юм ид хөдөлгөөнтэй болоод сонин юм хийдэг. Тийм насан. За тэгээд энэ бол нэг жилийн дараа гайг болно гэж гарч ирж байна. Тийм болохоор яг энэ үед нь ингээд маш эмгтээлэг, төсвөртэй байдлаар одоо ингээд давж гарах хэрэгтэй л гэж гарч ирж байна. Угаасаа яг энэ насан дээр бол ингээ хүүхдээ амар хөдөлнө. Тэгээд баг одоо энэ өвлийн 12 сарын түр өнгөрөөч юм арай гайгүй болоод ирнэ. Тэгээ энийг бол яг ингээд амар тисээд айгу тайван хүлээж авах хэрэгтэй. Ерөөсөө загнаж магнах ч юм уу те. Аль эсвэл одоо би тиймээрээ нэгмээрээ гэл тэгэхээр одоо нөгөө нэг юм бид нар ч хүүхдүүдийг нөгөө юу яадаг штэ. Сах наймалцдаг штэ. За ингэх юм бол гайгүй болчихно гэдэг. Тоглоом энэ төр амар их авч өгвөл эрхлүүлээл. Аль эсвэл хамттай энэ төр авч өгвөл тэгээд бол хэрэггүй. Айгу ингээд хамт л байгаад харагдаад тантай л байж ивэл аз жаргалтай болчдөг хүүхэд гэж гарч ирж байна. Тэгээд айгүй хайрлах хэрэгтэй юм байна л да. Ер нь бол айгүй их attention шаардаж байна. Тэгээд Ace of Cups гэдэг бол одоо ерөөсөл ингээд хайрлал хөөрхөн шүү, ухаантай шүү, тий. Оо ээж нь ингээд байж ингээд. Одоо ингээд ах юм бол тайван болчихно гэж гарч ирж байна. Арай тайван болоод ингээд унтаж мунтах нь ихсдэг ч юм уу, тий. Ингээд ирнэ гэж бууж ирлээ. Тэгэхгүй ерөөсөө л яг нэрэл дэлгүүр гараал ирэхийн хооронд маш их юм маш хараад тийм байгаад байна. Тэгээ Magician ерөөсөө Ace of Cups дээшээ харж доошоо харж гарч ирж байгаа. Энэ бол ерөөсөө ингэ явуулахыг хүсэхгүй, хаашаач явуулахыг хүсэхгүй. Байнга цуг амир аваад идэг. Тэгэхгүй болохоор яг ингэ уурлаад байгаа юмнууд бас байна. Тийм болохоор ингээд яг байнга хамт байгаад ах бас боломжгүй. Гэхдээ яг цугтаа байж авах хугацаанд ингээд айгүй их attention өгöd ах хэрэгтэй. Тэгээд их юм бол гайгүй болчихноо. Тэгээ энэ бол ерөөсөө нэг жилийн дотор шийдэгдэж чинь. Одоо бол бас нэмээд юм айгүй хөдөлгөөнтэй, синдромтой тий. Юм хам хөвдөлтөг, сүтгдэг, ууралдаг үинэ гэж гарч ирж байна. Тэгээд энийг нь бас хорж болохгүй хүүхэд байна юу нь бол. Айгүй freely бас байлгах хэрэгтэй. Зөөлөлөд байх хэрэгтэй байна. За одоо яг ингээд гаргаад ирчихсэн байж тээ тайлал маань эднэрийг одоо хөзөрнүүдийг нь яг миний саяны тайллыг бол ингээд орчуулад гаргачихсан. Одоо ингээд дэлгэчихсэн байгаа хөзөрнүүдээ тайлбарлаж хэлж болох уу? Дээшээ харчихсан, доошоо харчихсан нь бас тэр хөзөрний утга санааг өөрчлөөд идэм үү тий? Тийм тэгдэг. Ер нь бол тарот яг ингээд хоёр утгатай. Дэшэд болон доошоо гэж явна. За нар бол ер нь хүүхдийг бэлэгддэг. За тий айгүй аз жаргалыг бэлэгддэг карт. Энэ карт бол ингээд доошоо хараа гараад ирсэн ч тийм амар муу утгатай бол биш. Ер нь одоо энэ таротэд байдаг 78 үзүүрнээс хамгийн сайн утгатай ганц үзүүр. Энэ ингээд ажил төрөл дээр гараал ирвэл ажил төрөл бүтнэ тий. Тэр гэсэн утгатай болчтой. Тэр хүзрэндээ миний охин дээр гарч ирж байгаа юм тий. Ямар хөөрх юм. Ээжигаа яг ингээд бүр яг нар гэж боддог байхгүй. Тэгээ маш хараат ингээл ороод ирэнгүүт нь бүр аюу баярлдаг. Ийм жижигэн бүр pop шиг бүр ингээд тэгвэл нэг ээж ааваа нэг тоод хөвгтөд байдаг шүү дээ. Тийм их бүр ингээд хараал бүр ингээд баярлал. 2 цаг яваал ирсэн чинь 2-3 хоног хайччихдээ гэж байгаа юм шиг яг тийм энержи орж ирж байна. Тэгээд энэ 6-гийн ээлт бол ер нь жоохон токсик те хэрэггүй юм юмнаас ингээ холтхыг илэрхийлдэг. Ер нь орхиж явахыг илэрхийлдэг байхгүй. Энэ доошоо хараад гараад явангууд орхиж явж чадахгүй. Тийм ингээ орхиод явчих юм бол олон юм бодоод бай, сүргийн бодоод бай энэ төр гэж гарч ирж байгаа. Баатрийн саваа бол ерөөсөө айгүй юм хөдөлгөөнтэй одоо ингээд энэ тэгээд доошоо харж гарч ирсэн бол яах вэ? Энэ хааны саваа доошоо хараа гараад ирэх юм бол өөртөө итгэлгүй. Тэгээ маш амбиц байгаад идэг. Гэхдээ хаанаас юугаа яаж эхлэхээ мэдэхгүй. Үйлдэл энэ төр ерөөсөө хийхгүй болоод ирнэ. Дээш хараа гараад ирэхээр ерөөсөө л ингээд яг залуу хүний ирчүүч. Ингээд бодхоос өмнө төлөвлөгөө байхгүй ч гэсэн ингээд ажил төрөл эхлүүлсэн. Тэгэл
ингээд яваад идэх хүсдэг шүү дээ. Яг тийм энержи. Hanged Man бол одоо яг угаасаа мэлхий загасны ордны карталтай. Энэ бол яг зогсонго байдлыг илэрхийлдэг стилнес. Тийм сайн үзэр бол бас биш. Яг одоо ингээд нөгөө өөрчлөгдөхгүй юмс ингээд урагшлагчгүй хойшлогчгүй байгаад байна тий. Энд чинь ингээд доошоо хараад гараад ирэх юм бол бас яг эсрэг утга нөхгүй юу. Тэр зогсонго гаццсан байдлаасаа гарч ийн. Шинэ эхлэл рүү тэмүүлж ийн гэсэн үг болж ирдэг. Дөрвийн энэ илт гэдэг бол яг амралт. Ер нь дөрвийн тоонууд айгу numerology-аар ч гэсэндээ айгу юм хамгаалт юм. Стил айгу зөрүүд тоо байдаг дөрвийн тоо. Тэгээд энэ бол яг ингээд амралт тайван байдлыг хүн яг rest хийж байгааг илэрхийлдэг. Тэгээд энэ болохоор доошоо хараад гараад ирэх юм бол за ингээд амарч боллоо, бодож боллоо, одоо хөдлөё гэдэг юм хийж эхэлж байгаа. Ace of Cups тэрхүүн аяга бол яг одоо юм бүр unconditional love. Ямар ч хариу нэхгүй хайр. Ингээ маш их хайр сэтгэл тэрийг бол илэрхийлж байгаа. Доошоо хараа гараад ирэх юм бол яг ингээ хайр сэтгэл байхгүй байгаа тань. Хосын харилцаан дээр гараад ирэх юм бол одоо нөгөө нь яг ингээ зүрх сэтгэлийг бод хосод болж нийлээ гэж бодохгүй байна. Ажил төрөл дээр гараад ирэх юм бол ажил төрөлдөө сэтгэл гаргаж чадахгүй байгаа тань, дурлахгүй байгаа тань энэ төр гэдэг ч юм уу тий. Ийм болж хувирдаг. Тэгээд энэ дээр бас magician гарч ирж байна. Ер нь бол айгуу тийм юу хөзрөлтөө certain гэх юм уу тодорхой. Айгу өөртөө ихтгэлтэй байж байгаа. Бүх зүйлийг хийж чадна, болгоно бүтээн гэж бодож байгаа юм хүчтэй энерги. Энэ доошоо хараа гараад ирэх юм бол айгу хэцүү төөрөлдчихдөг. Тэгээ magician чинь доошоо хараад гараад ирэхээр бас айгу хэцүү. Mask гэд одоо ингээд хүнтэй нэг маск зү чи өөр харьцаад идэг штэ. Тим хүнч болж хувирдаг. Энержиг ингээд дотроо нөөж байгаа, хааж байгаа. Гаднаа гаргаад байгаа царай нэг өөр дотроо бодож байгаа бодол нэг өөр ч юм уу тий. Аль эсвэл ингээд бүр төөрөлтөд юуг яах хэвээр ойлгохгүй болцсон. 8 аяга болвол бас яг орхиж явахыг илэрхийлдэг үзэр юу. Нэг юм нэг ихтэй бүр ингээд course дуусаад тий. Гэт бүх утга учир шалтгаан дуусаад тэнцээ тэгээ өөр шин юм хайгаа явж байгааг илэрхийлдэг. Энэ доошоо хараа гараад ирэх юм бол бас тэгж чадахгүй байна гэд. Сая хатаан дээр бол ингээд сайхан доошоо харж гарч ирэл ээж юусоо явахгүй л бол би ингээд тайван амглаад жаргалтай гэл. Тэмэл юм байна. Өстой гоё гайхалтай юм. Ер нь сүүлийн асуулт. Яаж хүн ер нь tarot-ыг сурдаг юм бэ? Энд ч одоо хичээл шиг ABC гэж аим шиг сурдаг зүйл юм уу? Эсвэл өстой нөгөө энергиэрээ дуудлагаараа сурд юм уу? Тэгээд хүн өөрийнхөө ийм картыг хөзрөө өөрөө худалдаж авдаггүй гэж би бас сонссон байхгүй юу? Мэдгүй дээ. Өөрөө худалдаж авч болно. Тэрэн шиг одоо бас ингээд яг сонгоод за чи энэ хөзрийг сурах хэрэгтэй гэж одоо хөзөр намайг сонгоод байгаа мó би хөзрийг сонгоод байгаа мó яаж хөзрийг сурдیں۔ За сурах тал дээр гэх юм бол ер нь маш олон л арга барил байгаа л да. Би өөрийнхөө яг айгу хурдан сурсан тэрийг хэлэх юм бол одоо ингээд tarot худалдаад авчлаа тий. Тэгэнгүүт одоо энэ чинь ингээд энэ болынхаа миний л хийдэг одоо яг хүзрийн тавилт гэх юм уу? Янз бүр байдаг. Ингээ хүмүүс 5 6 байж болно. Эсвэл бүр ингээ өөр нөгөө нэг юм ингээд игнүүлж мэгнүүлдэг одоо тийм Celtic Cross энэ шиг зөндөө юмнууд байгаа. Тэгэхгүй энэ болохоор ингээд ихний 3-ын асуултаа тавьж байгаа. Тэгээд энэ хүзрийг ер нь тайлбарлуулж авахгүй юу? За ингээд нарыг тайлбарлуулъя гэл хүзэр унган доор нь 6 гээл доошоо тий. Ингээл ийм simple. Айгуу simple. Доор нь байгаанууд нь тайлбарлаж байгаа. Дээдлийнх нь бол яг үндсэн гарч ирж байгаа тий. Гэтэ заавал одоо энэ доотлихыг энэгээр тайлбарлах галах шаардлага байхгүй. Ер нь ингээд энэ хоёр ер нь холбоотой ингээд тайлбарлана гэсэн үг байхгүй. За тэгээ сурах тал дээр бол хамгийн одоо tarot сурыг гэж бодож байгаа хүмүүс бас байх юм бол үг зөвлөгөө гэвэл Монгол тайлбар энтертэй байхыг айгуу хүснэ. Тэгээд бол хэрэггүй. Ер нь бол за гэтээ ер нь ингээд англи хэлтэй болол нь шүү дээ. Уусаа яг нэг Google-оор нэг тайлбарууд нь байж байгаа. Яг дээш харсан, доош харсан гэдэг. Тэгээд хамгийн нөгөө нэг сурах арга болол нь шүү дээ. Одоо ингээд 78 хүзэр байгаа шүү дээ. Энийгээ ингээд цээжлээл за дээшээ харуулъя юм, доошоо харуулъя юм гэдэг юм бол ер нь бол худлаа, баха бараг. Айгуу их цаг аавна. Гэтэ яг тэгэж бас сурах туртай хүмүүс байж иж болно л доо. Тэг би болохоор шууд ингэжсэн. Яг tarot аваал тий шууд ингээд дийлгээл одоо ингээд юу ч мэдэхгүй юм баахнууд гарч ирж байгаа шүү дээ. Тэгэд нэг хүн үзэж байгаа нэг найзынхаа суулгацсан. Нөгөөдөг чи үзүүлэн айгу баярлцсан. Тэгэл тэгэнгүүт ингэж лаг гаргаж тавьчаад Google-с тайлбаруудаа уншаа суугаад гиснээр за доошоо харсан энэ ингэж энэ тэгж байна. За энэ дээш харсан ингэж нийлээд ийм болоо тийм болоо гэх. Нөө нэг ихэндээ тэг үзэж байгаа нь үзүүлж байгаа нь айгу boring айгу уйтгартай тий. За энэ гэж та хитайхан юм хэлэх нөгөө юу л болоод байна гэд эхлээл яварч холбоос үлбэ байхгүй. Тэгэж ингэж үзэж явсаар хагаад ер нь нэг 2 3 сар болоо сайжирчдаг. Тэгэхэд үзэнгээ сураад ээж бас болж байгаа юм байна. Тийм тэр хамгийн зөв хамгийн хурдаар. Тэгээд тэгжэл юу нэгэл хүзрнүүдэж бас ингэ гэж аамаш тэгж аамаш тэгээд аягүй сонирхолтой. Тэгэхгүй яг ингээд яагаад нөгөө нэг хүмүүс бас tarot-ыг сурмаар байгаа ч гэсэндээ яг сурах учраа болохгүй амар хэцүү байна гэд тэгээд идэггүй гэд тэгэхээр ингээд яг нэг хүзэр гарч ирж байгаа шүү дээ. Тэрийгээ дээшээ доошоо гэл цээжлэл байж итл тэгээд мартаал дараагийнх нь гарч ирээл те. Тийм болохоор хамгийн хурдан юм болохоор энэ practical энэ бол ингээд шууд ингээд practice дээр үзэл. Ингээд ч бол бас аягүй зүгээр. Тийм байна. Nice. За өстой сонирхолтой сайхан яриа боллоо. Маш их баярлалаа. Би ч гэсэн баярлалаа. За эндрада би бэлэгтэй. За баярлалаа. Энэ болохоор ладор юун дээр
Солонгосын Оливиангийн нөгөө trendy гэдэг нөгөө яг одоо trendy байгаа хэсэг дээр нь байдаг шүү дээ. Тэрэн дээр байгаа бараа шүү заяа. За. Манай Cozy-хэн оруулж ирж байгаа. Гэл нээж үзнэ аа. Чи одоо ийм юм айгуу туртай. Чиний үс ямар төрөл вэ? Миний үс ч одоо амар ширүүн өтгөн. Хуурай юу? Хуурай юу? Ашгүй тэгвэл таарсан байна. Энэ яг Wonder гэдэг хуурай үснийх нь багц байхгүй юу? Үсний чийгшлийг 5 дахин нэмэгдүүлж өгдөг. Үсэнд гоё 100 гоё намирсан гоё үстэй яваарай. За. Баярлаа. Эслэг баярлаа. Нэг үсэний гоё арчилдаг болъё доо гэж бодож ирсэн. Тэгээ Olivian дээр trending болж ийн гэдэг бол амар viral болж байгаа юм биш үү? Юн дээр манай Cozy Beauty Retail-ийн Монгол яг аль бисний exclusive эрхтэйгээр оруулж ирж байгаа. Ладорыг нэг хэрэглээд үзэхэр бол угаасаа тэгээ цаашаа ингээл бүх юм ингээд хоёрхан байжсэн ингээ баахан юмнуудтай болсон. Ариг яг тийм шүү. Харин тий таалагдана гэж найдаж байна. Баярлаа. Манай яриач гэсэн үнэхээр их таалагдлаа. Маш их баярлалаа. Тэгээд яг хүмүүсийн сонирхдаг сэдвэр гоё тайлбарлаж яг цаад утга санааг нь илэрхийлж яг ингээд гоё орчуулж өгсөнд бас их баярлалаа. Баярлалаа. Тэгэд бас манайхан сонирхож энэ драгаар уншуулмаар байх юм бол Loyal Tarot гэд Instagram-ыг нь бид ор биччихсэн байгаа. Тийшээ бичээд уншуулаарай. Зөндөө их цагтай. За цаг олдохгүй л байгаа гэхдээ ижсэн бичиж байгаа цагаа аваарай.